Сайн байцгаана уу? HR Talks Mongolia podcast юм байна. 2025 оны хамгийн сүүлийн дугаар буюу шинэ жилийн тусгай дугаар хэлж байна. За шинэ жилийн дугаараараа би Монголын хамгийн уулуурхан томоохон компаниудын нэг GOG буюу Эрдэнэ төгөлдрийн захиргааны хүн нөөцийн хэлтсийн дарга Утган даргыг авчирсан байна. Тэгээд танд урилга өгдөж байсан маш их баярлалаа. Тэгээд Утган даргыгаа баян хотод байдаг хүн болоход бас хэцүү тийм ээ. Тэгээд цаг гаргана гэсэн маш их баярлалаа. Баярлалаа. Подкасттай урьж оролцуулж чадаас баярлалаа. За тэг Атбаяр захирлаасаа хүний нөөцийн салбартай холбогдсон түүхээсээ тий ямар мэрэгжилтэй хүн бэ? Тэгээд хэдэн оноос хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байна? Тэр түүхээсээ хуваалцаж. Миний бэж нь Эрдэнэ төлөвлөлтөд одоо 30 жил ажиллаж байна. Тэгэхээр ер нь бол Дорнот аймгийн Харьяат. За ингээд улсын багшийн их сургууль, төрийн удирдлагын хөгжлийн төв гэдэг сургуулиудыг төгсөөд Эрдэнэ төлөвлөлтөд ажиллаж байгаад тухайн үед бол ер нь Эрдэнэ төлөвлөлтийн хамгийн том онцлог бол Эрдэнэ төлөвлөлтөд хоёр баялаг байдаг гэж ярьдаг тийм нэг хөдрийн нөөц, хүний нөөц гэсэн хоёр томоохон баялагтай. За тэгээд энэ түүхэн 50 жилийнхаа хугацаанд хүний нөөцөө дотроос бодлогоор бэлтгэгдсэн байдаг. Тэгээд яг Эрдэнэ төлөвлөрийн хүний нөөцийн бодлогоор бэлтгэгдсэн олон зуун боловсон хүчний нэгэн л бий байгаа. Тэгэхээр боловсон хүчний эхлэлтэс гэж байхад бол Эрдэнэ төлөвлөрийн боловсон хүчний эхлэлтэстэй ажиллаж байсан. Тэгээд энэ хугацаанд бол хүний нөөцийн салбарт олон удаагийн томоохон шинжилэл, өөрчлөлт, хавьсгал гэж болохоор зүйлүүдийг үе шатуудыг дамжаад ажиллаж байна. Зөв. Боловсон хүчин гэдгээс хүний нөөцийн захиргааны хүний нөөцийн хилцс гэдэг тэр нэртомны шилжилтийг хэдэн онд хийж ирсэн бэ? Эрдэнэ төлөвлөрийн хувьд. Тэгэхээр Эрдэнэ төлөвлөр өөрөө Монгол Оросын хамтарсан үйлдвэр байсан. Тэгэхээр Эрдэнэ төлөвлөрийн бүх бодлогын баримт бичиг, за хүний нөөцтэй холбоотой бүх зүйлүүд бол хамтарсан засгийн газрын хэлцээрийн дагуу хоёр улсын хоорондын хууль дүрмийн нийцэлтэйгээр үндсэн хэл нь бол Орос хэл дээр ингээд баримт бичиг, хөдөлмөрийн харилцааны баримт бичгүүд бол хийгдэж явдаг байсан. За ингээд Монгол улсад хөдөлмөрийн хууль шинжлэгдэн гарсантай холбоотой мөн Эрдэнэ төлөвлөр маань яг хүний нөөцтэй холбоотой бүх баримт бичгүүдийг үндсэн их хэлээрээ буюу монгол хэлээр бэлтгэн гаргах энэ өнсөр том ажлыг бол бас Эрдэнэ төлөвлөрийн боловсон хүчний хэлтээсд ажиллаж байгаа мэргэжилтнүүд маань хийж гүйцэтгэсэн байдаг. Зөв. Манай нэг Утганбаяр дарга маань манай зангиас харагдаг HR магазин сэтгүүлийн өнгөрсөн жилийн 12 шинэ жилийн дугаарт гарч ирсэн. Тэгээд та хэдэн бас зангиа цагийн мэл ороод уншаарай гэж бодож байна. Тухайн сэтгүүлээр уншихад та аягүй гоё сайн өөрөөс дутуу тань давхан хандлаа гэж бодож байна. Мэргэжлийн зэрэг талаасаа гоё танилцуулаад та доктор хүн байсан шүү дээ тийм ээ. Тэр талаас. Ер нь бол хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байх хугацаанд ер нь бол ажиллах хугацаанд бол тасралтгүй суралцсаар л ирсэн. За тэгээд шинжилгээ ухааны технологийн их сургуулийн хуучнаар бол компьютер техник менежментийн сургууль буюу STEMS удирдлагын чиглэлийн магистр хамгаалаад, төрийн удирдлагын магистр хамгаалаад тэндээсээ бас доктор дэсэх урилга авч ирсэн. За ингээд доктор дэсэд явж ирсэн боловч тодорхой бас эрүүл мэндийн шалтгаанаар хэсэг завсарлаад ингээд 2021 онд хүний нөөцийн хөгжлийн судалгаа чиглэлээр менежментийн ухааны бас докторийн зэрэгээ хамгаалсан байдаг. Тэгэхээр энэ судалгааны ажил хийх ур чадварыг эзэмшгээд за мөн өөрийнхөө хийж байгаа ажилдаа энэ нотлохонд суурилсан шинжлэх ухаанч хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх хэд бол дэж сургуулийн маань мэргэжлийн багш нар, эрдмийн ажлын удирдагч бүрдээ багш, Батүршин багш гээд маш олон цэцэг маань багш гээд хүний нөөцийн салбарын олон эрдэмтэн багш нарынхаа зааж сургасан, за тэднэртэйгээ хамтарч ажилласан болон практик дээр судалгааны ажлаа хэрэгжүүлэхэд хамтран ажилласан Эрдэнэ төлөвлөрийн хүний нөөцийн баг хамт олонны бас хамтын хичээл цэцгэлээр бас бид нэр энэ бодлогын ажлыг бол авч явж байгаа гэж хэлж байна. Зөв. Тэгээ би тухайн үед таны ярилцлагыг уншичаад айгуулсан судалгааны ажил хийсэн байсан шүү дээ. Ямар мундаг юм бэ. Дээрээс нь бас хүний нөөцийн стандарт орчуулж Монголд бас гол нутагшдаас айгүй том үүрэг бариул үүсгэсэн хүмүүс нэг. Тэгээд
тухайн үед манай нэг хамт уншсан хүмүүс хөөх ямар лаг юм бэ гэдэг 7,000 хүнийг удирдах хүн ийм л үт юм биш. Тэгээд би тухайн өдөр ирчихсэн. Тэгээд манай HR-ууд бас гоё юм. Сая отгоо дараах хэллээ. Судалгаанд суурилсан шинжилгээ ухаан чанд баггүй тий. Тэгээд тэр айгүй чухал бид нар тасралтгүй өөрийгөө сургаж хөгжүүлж тий. Одоо мастер, доктор өөр орсончны судалгаа хийх шийдвэртээ бас ашиглаж явах нь айгүй чухал байдаг. Тэр бас гоё давуу талыг юмнаас гоё олж хараад суралцаасаа гэж би хүссэн. Тэгээ манай атгаа захирлын ярилцлагыг уншиж амжаагүй хүмүүс маань Зангиа цагийн миний HR магазин булангаас ороод уншаарай гэж зөвлөмөр байна. За тэгээд таны нөгөө хүний нөөцөөр одоо 30 гаруй жил ажиллаж байгаа тийм ээ. Тэгэд анх тулгарч исэн бас одоо асуудлууд юу вэ тий? Одоо боловсон хүчнээс хүний нөөцийн менежмент рүү шилжихэд тодорхой хэмжээний бас нэг юм өөрчлөлтүүд бий болсон баг. Тэн дээр одоо ямар асуудалтай тулгарч ив? Ер нь би боддог байхгүй нэг 7,000 хүн дээрэс нь төрөөс хамааралтай том үйлдвэр хүний нөөцийн дарга байх хэвээр амар биш үү байх тий? Тэр талаараа таасаа. Тий, ер нь Эрдэнэ төлөвлөлтөд ажиллах хугацаанд бол захиргааных нь салбарт бас ажилласан байдаг. Ер нь бол хүний нөөцийн захиргаа хүний нөөцийн удирдлагын чиглэлээр бол 10 гаруй жил ажиллаж байгаа. Тэгэхээр мэдээж энэ шилжилтийн үед бол Эрдэнэ төлөвлөлтийн хөгжлийн бодлого бас л яг одоо Эрдэнэ төлөвлөлтийн засаглалтай холбоотой за мөн Эрдэнэ төлөвлөлтийн хит ирээдүйн бодлого, үйлдвэрлэлийн бодлого тий энэ бүх зүйлтэй холбоотойгоор л хүний нөөцийн бодлого бол бас тодорхой үе шаттайгаар 3-4 удаа одоо өөрчлөгдсөн байдаг. За сүүлийн 10 гаруй жилдээ за сүүлийн 5 жилийн хугацаанд бол бид нэр хүний нөөцийн олон улсын ISO 3400 гэсэн багц стандартыг хэрэгжүүлэх ажлыг багт хамт олноороо хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тэгээд үржилдгээр зөвхөн хүний нөөцийн салбарт ажиллаж байгаа олон мэргэжилтнүүд тэр дундаас хувийн салбарт ажиллаж байгаа хүмүүс за Монгол улсын томоохон аж ахуйн нэгжүүд одоо бизнесийн байгууллагын хувьд бол өөрчлөлт хийгээд тэг хүний нөөцийн одоо шин одоо арга барилуудыг нэвтрүүлээд ажиллах байгууллагын өөрчлөлтийн удирдлагыг хэрэгжүүлэхэд бол илүү бас хялбар гэж хардаг. За мэдээж ингээд төрийн өмчит үйлдвэрийн газар төрийн байгууллагт бол тогтсон одоо ийм систем, тогтсон бодлого за тэгээд төрөөс гарч байгаа шийдвэрийг мөрдөн ажиллаж байгаа ийм байгууллагт бас тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хийх бол тийм амар бол биш. Гэхдээ манай хамт олон бол одоо 5 дахь жилдээ хүний нөөцийн олон улсын стандартыг хэрэгжүүлэн ажилласнараа бол яг харахгүй Монгол улстай бас төвчээрээ ажиллаж байгаа юм хамт олон. За бас отгоо даргаагаа шинэ жилийн тусаа дугаарт урьж байгаа зорилго маань бас миний мэдхийн хүний нөөцийн 3409 стандартыг багцаар нь хэрэгжүүлсэн одоо чихрийн ганц байгууллага байгаа Монголд тийм ээ. Тэгээд тэр талаас нь бас гоё асууж тодруулах гэж урьдсан байгаа. Тэгээд та гоё хүний нөөцийн баг нь хичнээн үнэтэй байна. Тэгээд 5 жил стандарт нэвтрүүлж байгаа гэсэн. Стандарт нэвтрэхийн өмнөх байдал нь дараа чинь ямар хайцууд гарсан бэ? Стандарт тэгэхээр манайхан чинь жоохон их хүн дээр бодоод баахан бичих цаас гээл ингэ ярьдаг шүү дээ. Яг го бодит өөрчлөлтөөсөө байгаа болцож. За Эрдэнэ төлөвлөрийн одоо хамгийн хэлтсийн урлагч даргаар ажиллаж байгаад хүний нөөц захиргаа хүний нөөц хоёр маань нэгдээд хүний нөөцийн үйл ажиллагааг бас дахиад бас хүний нөөц дээр эргэж ажиллах болсон. За тэгээд тухайн үед бол хүний нөөцийн үйл ажиллагааг илүү яаж агсан түвшинд хүргэх вэ? За мэдээж 7,000 хүнтэй одоо 40-45 жилийн түүхтэй энэ үйлдвэрийнхаа одоо дараагийн шинэ үе тий тухайн үед чинь бол одоо 1973 оноос эхлээд Эрдэнэ төлөвлөлтийн Эрдэнэтийн овоо орд газрыг одоо ашиглах одоо анхны бодлогын баримтчгууд гараад яваад 78 онд анхныхаа баяжмдлыг гаргасан энэ түүхэн одоо үйл явцад хүний нөөцийн хувьд бол дараагийн шинэ үе хэдийгээр нөгөө насны хувьд эдэр насанд хүрч байгаа юм шиг боловч одоо 20 хэдэн настай залуучууд дээр тухайн үйлдвэрт ажиллаад 40 жилийн дараа одоо хүний нөөцийн нэг үе солигдох үед бас би бас энэ хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэн ажиллахдаа яаж бид нар илүү богино хугацаанд үйлдвэрийн хүний нөөцийн бодлогыг илүү олон улсын түвшинд гаргах вэ гэдэг энэ зүйл дээр бол хамгийн түрүүнд олж харсан зүйл бол ер нь бол олон улсын
3400 гэж хүний нөөцийн стандартыг хэрэгжүүлэх. Тэгэд стандартынхаа тухай мэдээж бид нар сайн мэдэхгүй байлаа. Стандартын ойлголт мэдээлэл багтай. За мэдээж 9001, 14001 гэдэг ингээд 45001 гэдэг ингээд чанарын менежментийн стандарт хэрэгжсэн байгууллага байсан учраас бид нар энэ суурин дээрээ бас хүний нөөцийн багц стандартыг хэрэгжүүлэх шийдвэр гаргаад, удирдлагын шийдвэр дэмжлэг аваад за ингээд анхныхаа зөвлөхүүлчилгээ, зөвхөн шинжилгээг хийгээд эхэлж байлаа. За тухайн үед бол стандартын нийцэл нэг 40 хүрэхгүй хувьтай тий одоо 100 гаруй үйл тохиролтойгоор анх одоо энэ стандартын үйлчилгээг эхэлжсэн. За одоо Global Talent Management компани манайд бас зөвлөхүүлчилгээ үзүүлж за олон улсын стандартын нийцлийг гаргаж зөрүүгийн шинжилгээг хийж өгч бид нар тэгээд зөрүү дээрээ илүү олон улсын түвшинд хүрэх стандартын түвшинд хүрэх одоо ажлыг хийж эхэлсэн байдаг. Гэтэ өнөөдрийн байдлаар гэхэд бид нар тасралтгүйгээр одоо 5 жил 2 удаагийн баталгаажуулалтын аудит, 2 удаагийн магадлан аудитыг орсон байдаг тийм. Тэгээд стандарт хэрэгжүүлнэ гэдэг бол өөрөө яг жил бүр хүний нөөцийн үйл ажиллагаанд одоо шинжилгээ хийгээд за тэгээд ямар одоо сайжруулалт байна, ямар давуу тал байна, юун дээр бид нар анхаарах хэрэгтэй вэ гэдэг одоо энэ үйл ажиллагаагаа үнэлэл, хэмжээл за тэгээд дараагийн шат руугаа явдаг. Тэгэхээр энэ маань бол нөгөө нэг удаа хийгээд зогсдог ажил биш, тасралтгүй юм сайжруулалтын ажил байдаг. Тэгэхээр нөгөө үйл ажиллагаа өөрөө хэмжигдэхүйц болоод ирэхээр л илүү ойлгомжтой явагдаж эхэлдэг л гэж үзэж байгаа. Тэгээд ер нь бол стандарт хэрэгжүүлэхийн өмнөх хүний нөөц стандарт хэрэгжүүлээд явж байгаа өнөөдрийн одоо бид нар бас сайжруулалт хийгээл явж байна тийм. Тэгэхээр энэ хоёрын хооронд бол мэдээж асар том зөрүү байгаа тийм. Зөв. Сарын өмнө нөгөө стандартын өдөр дээр тань гоё ихтгэл тавьсан шүү дээ. Тэрэн дээр нөгөө таны ихтгэл дээр айгүй гоё нөгөө өөрчлөлтүүдийг ингээ харьцуулсан байсан шүү дээ. Дэлхийн стандарт манай тоо юм байна гэд тэр айгүй гоё ихтгэл байсан. Тэн дээр хүний нөөцийн бодлого нь ингээд төдөн онд ийм бодлого байсан, ингэж өөрчлөгдсөн гэдэг бодлогын өөрчлөлтүүд байсан шүү дээ. Тэгээд одоо яг шинэ жил болоод шинэ он гарах гээд компани болгоно яг нөхцөлөлийн анализтай хийж байгаа. Ирэх жил юун дээрээ фокуслж ажиллах юм, ямар төлөвлөгөө гаргах юм, ямар бодлогоор ажиллах юм гэдэг яг яригдчихэж байгаа үе. Тэгээд яг тэр хүний нөөцийн бодлого тодорхойлох төр та гоё HR-уудад зөвлөөч гэвэл одоо тэр нөхцөлөлийн анализаа яаж хийвэл зүгээр үү, бодлогоо гаргахтаа ер нь юунд анхаарал зүгээр гэдэг. Тэгэхээр ер нь бол хүний нөөцийн үйл ажиллагаа маань биднэрт нэг л одоо хүндрэл байсан тийм мэдээж салбарт олон жил ажиллаж байгаа хүмүүс бүгд л мэдж байгаа хүний нөөцийн үйл ажиллагаа өөрөө хэмжигдэж чаддгүй байлаа. Бид нар тоон хэлээр ярьж чаддгүй байлаа. Бид нар илүү санхүү одоо эдийн засагт хөтлөгддөг одоо тийм байсан бол өнөөдөр хүний нөөцийн үйл ажиллагаа илүү хэмжигдэхүйц тоон хэлээр гарч чадах юм бол бид нар шийдвэр гаргалтанд нөлөөлж боломжтой байгаа. Тэгээд байгууллагын стратегийн түвшинд хүний нөөцийн бодлого өөрөө гарч иж ер нь бол ингээд зөвхөн байгууллага гэхгүй Монгол улс ч гэсэн өнөөдөр бодлогын хувьд хүний нөөцийн одоо хүний хөгжлийг дэмжсэн төрлийн бодлого хэрэгжүүлнэ хэм бол тэр нь өөрөө бодлогын баримт бичиг дотроо болон түүгээрээ дамжсан бүтэц дотроо харагдаж байгаа хэвээр тийм. Тэгэхээр байгууллагын бүтэц нь өөрөө бодлогоо ер нь бүтэц маань өөрөө бодлогоо хэрэгжүүлэх механизм байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тэр бүтэц дотроо тэргүүлэх төвшөнд байж чадчихэв нүү тийм. Монгол улсад яг одоо энэ төрийн төвшөнд хүний нөөцийн хүний хөгжлийг дэмжсэн одоо бодлогын яам юм уу байгууллага байна уу гэд ингээд харахаар тий. Тэгэхээр бодлого хэрэгжилт гэдэг бол мэдээж бас тийм бүтцээр дамжиж явж байгаа. Хоёрдугаарт тэр одоо олон улс судлан Монгол улсын одоо харьцуулсан судалгаа хийгээд ингээд гаргая гэхээр Монгол улсад бол бас яг энэ хүний нөөцийн хүний хөгжлийн чиглэлээр яг хийгдсэн тоо баримт бол бас ховор тий. Тэгэхдээ бид нар бас олон улсад хийгдэж байгаа томоохон хүний нөөцийн судалгаа уул уурхайн салбарын судалгаануудтай харьцуулаад харах юм бол бид нар хаана явгаа гаргаж харах хэмжих боломжтой байгаа тий. Бид нар сургалт хөгжлийн хувьд ямар байгаа, доктортой байдлын хувьд ямар байгаа, хүний хөгжлийн хувьд бид нар аль түвшинд яваад байгаа гэдгээ илүү хэмжиж болох зүйлс байгаа. Тэгээд бас манай хамт олонны нэг одоо энэ жилийн ер нь бол шинэ жилээс өмнө хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй бас хамгийн том одоо манай бас мэргэжлийн бэлэг гэх юм бол бид нар бас олон улсын
хүний нөөцийн хэмжлийн стандартыг үндэсний стандарт болгох гээд бас жил гараа ажиллаад тэгээ одоо ингээд үндэсний стандарт болохоор саналаа өгсөн одоо нээлттэй бас ингээд санал авч байгаа. Тэгэхээр энэ хэмжлийн стандарт үндэсний стандарт болж батлагдаж чадах юм бол хүний нөөцийн бүх үйл ажиллагаа илүү хэмжигдэхүйц одоо байгууллага болгон өөрийнхөө төвшөнд янз бүрийн метрикс хийгээд тий гаргаад авахгүй бид нар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар үйл ажиллагаагаа хэмжээд тоон хэллээр байгууллагын шийдвэр гаргалтанд илүү нөлөөлөх үз. Мөн одоо байгууллагын эзэн гүйцэтгэх захирал төрийн өмчт байгууллагын захирлуудын хувьд илүү тоон уншиж за бид нар яг аль хэсэг дээрээ алдаад байгаа юм бэ? Алин дээр нь хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг харах боломжтой болно гэсэн. Зөв. Тэгэхээр тоогоор ажиллаа илтгэхээрээ л гэдэг тийм ээ та тоогоор ажиллаа хараарай. Тэгэд маш олон бас ярилцсан дараа хэлж байгаа. Ер нь нэг хүнээс стандарт байд юм тий. Хүнээс стандарт байдаг гэдэг мэддэг хүмүүс аягүй их байдаг. Тэгээ хүний нөөцийн 3400 стандарт байдаг. Тэгээд та хэд мэн бас гоё метриксүүд байдаг, хэмжиж болох метриксүүд байдаг, томьёонууд байдаг. Тэгээд ячаарууд мань одоо яг эд нөгөө тайлангаа гаргаж байгаа. Ерөөсөө тэр тоо үзүүлэлтийг л хоорондоо харьцуулаад явах нь бид нар нэг талаасаа өөрийнхөө ажлыг хүндлэх, нөгөө талаар үнэлүүлэх айгүй том хүчин зүйл болтгоо. Зарим хүмүүс ингэ ярихаа мэдгүй хүмүүс манай хувийн нөөц ажиллагааг өгүүлбэрээр ярьдаг ажил байхгүй юу гэдэг. Одоо л тоогоор ярьдаг боломжтой болчихсон. Тэр маань өөрөө стандартаар гарч ирж байгаа. Тэгэхээр та хэд манаас тэр чиглэл рүү судлаад яваарай гэж зөвлөмөр байна. За Эрдэнэ төлөвлөрийн хувьд нөгөө маш олон гой хөтөлбөрүүдтэй. Тэгээ танаа нар нийт нэгчний хөтөлбөр явьж байна. Одоо яг нөгөө бас олон зочдоодоос дагаад авч суудаг. Манай Монголын ихэнх бараг 90% компаниуд жижиг дунд байгаа шүү дээ. 97% жижиг дунд бизнес байгаа. Тэгээд жижиг дунд бизнесийнхэн маань учиргүй бас ингээл гой тогтолцоотой хөтөлбөр бас авч явж чаддаггүй шүү дээ. Тэгэхээр ер нь хөтөлбөр гой системтэй авч явахын давуу тал юу вэ? Танаа дээр ямар хөтөлбөрүүд хэрэгжиж байна? Өвдөнгүүд нь юу вэ? Тэр талаар та баярч. Эрдэнэ төлөвлөрт одоо бас хэрэгжиж байгаа хүний нөөцийн хөгжлийн зохицуулт төлбөр гэдтэй чинь одоо ийм 4 хөтөлбөр байгаа. Бас тасралтгүй одоо 5 жил хэрэгжиж байгаа юм хөтөлбөр. За энэ хөтөлбөрийн яг онлын үндэслэл судалгааны ажил бол миний бас эрдмийн ажил байдаг. Тэгээд одоо хүний нөөцийн хөгжлийн судалгаа гэсэн сэдвээр би бас менежментийн ухааны докторийн зэрэг хамгаалсан. За тэгэхээр энэ хөтөлбөрийг бас гаргах шалтгаан нь тухайн одоо хүний нөөцийн нэг үе солигдоход илүү залуучууд Эрдэнэ төлөвлөрт орж ирж байна. Тэг хүний нөөцийн бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж байна. Тэгэхээр хүний нөөцийн бодлого өөрөө ингээд ямар нэгэн суурь судалгаа байхгүйгээр за тэгээд шийдвэр гаргалт өөрөө бас нотлохоон дээр суурилсан биш тий байгаа нь за мөн нөгөө талаасаа бодлого өөрөө яг нэг юм насны үечлэлийн за тэгээд тэр хүмүүсийн хүсэл сонирхол одоо бидний удирдах байгаа хүний нөөцийн одоо тэр янз бүрийн үеүүдтэй холбогдсон биш нэгдсэн нэг бодлогоор удирдах хэдэр бол бас учир дутагдал сул тал за нөгөө талаасаа эрсдэл дагуулж исэн учраас энэ чиглэл дээр бид нар бас Монгол улсын сэтгэл зүй чиглэлийн бас томоохон эрдэмтэд судлаачдтай хамтарсан судалгааны ажлыг зохион байгуулад тэгээд олон одоо хийгдсэн судалгааны ажлынхаа үр дүн дээр хамт олноороо бас энэ хөтөлбөрийг боловсруулан гаргаж за тэгээд энэ хөтөлбөр дээрээ одоо тасралтгүй сайжруулалт хийгээл бас ажиллаж байна тий. Тэгэхээр хөтөлбөрт бол эхлээд бид нар нийт одоо 1 жилээр хөтөлбөрт хамруулдаг байсан бол 3 жилээр 2 жилээр гэх тогтвортойгоор ингээд тогтсон бодлогоор одоо бас хүмүүсээ хамруулан ажилладаг. Мэдээж гэхдээ 7000 хүнээ бүрэн хамруулж чадахгүй байгаа ч бид нар бас тодорхой шалгуур үзүүлэлтээр бодлогоор хамруулад дараагийн хөтөлбөр рүү шилжүүлэх. За мөн одоо Манлай лавьяас ур чадварын одоо хөтөлбөр буюу илүү таалантуудад зориулсан энэ хөтөлбөр дээрээ бас тодорхой журмаар карьер хэлтийн дэмждэг гэдэг ийм бас чиглэлийн хөтөлбөрүүд хэрэгждэг байна. За та нөгөө аль ямар хөтөлбөр гэдэг гоё тодорхой дурддаг. Манлай лавьяас ур чадварын таалант руу чиглэсэн хөтөлбөртэй юм байна. Залуу ажилтнуудыг дэмжиж, шинэ ажилтны хөтөлбөр, тэгээ бас залгамж байгаа дөрвөн хөтөлбөр байна. Тэгэхээр манай ичээр тусах санаа аваарай. Таалантуудаа бэлддэг хөтөлбөртэй юм байна. Шинэ ажлуудаа бэлддэг хөтөлбөртэй, залуу ажилтнууд дэмжсэн. Тэгээд салгамж халаа бэлддэг хөтөлбөртэй юм байна. Тэгэхээр гоё хөтөлбөртэй. Тэгээд бид танадраас нэг сурвалт орж байгаа. Нэг хөтөлбөрт 7000 ажилтнаас нэг сонгогдоод хөтөлбөрт орсноор аягүй бахархтай юм биш санагдаж тийм. Тэр сая шалгуур үзүүлэлттэй гэж ярьлаа.
Одоо нөгөө ямар шалгуур үзүүлэлтээр авчин. Тэгээд хөтөлбөрт хамрагдсны өмнөх дараах өөрчлөлтүүд нэр нь ямар? Ер нь бол шинэ ажилтны хөтөлбөр бол одоо бүх л эрдэнэ төлөвлөлтөд шинээр ажилд орж байгаа бүх одоо шинэ ажилтнуудыг хамруулсан. Тэгэхээр хүний нөөцийн 3400 стандартаар бид нар бас яг ажилтны анхны өдрийн стандартыг хэрэгжүүлдэг байгаа. Тэгэхээр тухайн ажилтныг эрдэнэ төлөвлөлтөд ажилд ороход одоо хэрхэн яаж хүлээж авах уу? За ямар хөтөлбөрөөр сурах уу? Шинэ ажилтны хөтөлбөрөөр яаж дамжуулан сурах уу? За багшийн гэрээгээр буюу ментор хөтөлбөрөөр хэрхэн яаж одоо хөгжүүлэх үү гэдэг энэ одоо тодорхой стандартыг гаргаж бүх бүтцийн нэгжүүдтэй хургуулж тэ. За энэ ажлын хэсгийг бас манай хүний нөөцийн мэргэжилтнүүд удирддаг байгаа. За тэгэхээр энэ одоо баталсан хөтөлбөрийн дагуу шинэ ажилтнуудыг үйлдвэр одоо хүлээж авах. За шинэ ажилтны багцыг бас бид нар одоо бараг 2 дахь удаага шинжилээд байгаа. Тэр шинэ ажилтны багцаар дамжуулан тэр одоо өгж байгаа тэр дэвтэр дотор эрдэнэ төлөвлөлтийн бүх мэдээллүүд шинэ ажилтнанд зориулсан мэдээллийг багтаах. За тэгээд эхний 3 сарын хугацааны бүх одоо сурсан мэдсэн зүйлээ түүн дээрээ бичих тий үнэлүүлэх одоо ийм зориулттай одоо энэ шинэ ажилтны багц гэж байдаг. За түүнийгээ бас илүү сайжруулад ажилтдаг байгаа. За тэгээд мэдээж чинь эрдэнэ төлөвлөлт маань мөрөө өсвөр том бас үйлдвэр. За тэгээд 30 гаруй нэгжтэй тэгээ өөрийн чигүүрхтэй. Тэгэхээр ямар одоо үйлдвэрт ажилд орсон үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулах аяллыг жилд 2 удаа бас шинэ ажилтнанд зориулсан аяллыг зохион байгуулдаг эрдэнэ төлөвлөлтийнхаа цахим музейг үзүүлдэг байгаа. Тэгэхээр шинээр ажилд орж байгаа ажилтнууд маань бас үйлдвэрийн түүхтэй танилцах, үйлдвэрийн одоо хөгжлийн түүхийг таньж мэдэх зорилготойгоор хийгддэг гэдэг ингээд олон програмтай юм хөтөлбөр байдаг. Тэгээд энэ хөтөлбөрийн гол зорилго бол эрдэнэ төлөвлөлтөд шинээр ажилд орж байгаа ажилтнуудыг доктор суршилтай ажилуулах тий үйлдвэрийн одоо ажилтан болгож урт хугацаанд үнцэнтэй ажилтан болгох анхны шатыг тавьж байгаа гэсэн үг тийм. За залуу ажилтны хөтөлбөр бол эрдэнэ төлөвлөлтийн нийт ажилтнуудын за 45 хүртэл насны залуучууд гэх юм бол бараг 70 гаруй хувийг эзэлж байна тийм. За 40 хүртэлх насны залуучууд гэх юм бол бараг 60 хувийг эзэлж байгаа. Тэгэхээр яг энэ залуучуудад зориулсан хөтөлбөр бол тэг бас нэг манай хүний нөөцийн бүтэц бүрэлдэхүүнд байгаа нэг онцлог бол одоо эрдэнэ төлөвлөлтөд уул уурхайн салбарын төрөл бүрийн одоо дээд боловсралтай залуучууд өнөөдөр ажилтны орон тоон дээр ажилладаг. Яг гэвэл манайд чинь 7,000 хүний 3,000 гарна л инженер техникийн ажилтнууд бас нь бүгд одоо тодорхой хэмжээний одоо засварчин тий фундацийн шиний жолооч гэдэг юм одоо энэ ажилтны орон тоон дээр бас 2 дахь мэргэжлэрээ ажилладаг залуучууд маш олон байгаа. Тэгэхээр тэдгээр хүмүүсийн хувьд бол үндсэн ажлын байрнаас гадна залуучуудын одоо хөгжих орчныг бүрдүүлэх, тэдэнд байгаа давуу талыг бас тэдэнд түгээн дэлгэрүүлэх зорилготой одоо бас ийм хөтөлбөр байгаа. Ер нь манай хөгжлийн хөтөлбөр бол илүү мэргэжлийн төвшөнд одоо сургадаг хөтөлбөрүүд биш, дандаа ийм soft skill-ийн дутуу ур чадвар за болон хөгжлийн хөтөлбөрүүд багаар ажиллах ур чадвар гэсэн эрдэнэ төлөвлөлтийн хүний нөөцөд хэрэгтэй байгаа ур чадваруудыг л одоо сургах зорилготой юм хөтөлбөрүүд байдаг. За тэгээд залуу ажилтны хөтөлбөр дээр бол тодорхой үйлдвэрийн гадна бүтцийн нэгжүүд буюу одоо цехүүдийнхаа одоо бодлогоор залуучууд одоо шалгарч орж ирдэг. Манлал авьяас тийм. Манлал авьяас ур чадрын хөтөлбөр бол эрдэнэ төлөвлөлтөд бол одоо анхан ба дунд шатны ялгуу энэ чинь уул уурхайн үйлдвэр учраас бригадын систем за тэгээд нэгж баг гэдэг ингээд ажилдаг. За тэнд мастер одоо хэсгийн дарга гэдэг ингээд анхны удирдах ажилтнууд бол 500 гаруй ажиллаж байгаа. Тэгэхээр энэ одоо ажлын байран дээр ажиллаж байгаа хүмүүс олон жил ажилласан туршлагатай хүмүүсийн дараагийн залгамж халааг бэлдэх эрдэнэ төлөвлөрийн удирдах одоо дараагийн үе шатыг бэлтгэх зорилготой одоо юм хөтөлбөр. За энд бол бас тодорхой шалгууруудаар хамт олонний санал асуулга 360 градусын үнэлгээг хийгдчихэж энэ хөтөлбөрт хүмүүс залуучууд маань орж ирдэг байгаа. Зэмдээс инженерийн мэдлэгтэй хүн болгон одоо шууд хүн удирдаад явах боломж. Тэгэхээр дандаа энэ ур чадварууд дээр бол онцлогоо хийгдэж дотоо ур чадвар дээр хувь хүний хөгжлийн
төлөвлөгөө гаргаж за энэ хөтөлбөрт хамрагдах хугацаанд бол бид нар ур чадварын болон за мэргэжлийн болон бусад ур чадварын хувьд ямар агсан түвшинд гарч байгаа вэ гэдгээ үнэлгээ хийгдээ явдаг юм хөтөлбөр байгаа. Тэгээ хөтөлбөрт мэдээж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд хүмүүсээ сургалаа гэхэд дараа нь тэр хүмүүс маань дараагийн одоо сул удирдах ажилтны ур чадны ажлын байран дээр дэвшин ажиллах боломж нь бол бид нар залгамжлалын журмаар бас баталгаажуулж өгсөн байдаг. Зөв nice. Залгамж гэдэг хөтөлбөр бол Эрдэнэт үйлдвэрт одоо жилээс жилд багасж байгаа олон жил ажилласан ур чадвартай, туршлагатай, өндөр зэрэгтэй тийм энэ хүмүүсийг одоо ажлын байраа 2-оос одоо өндөр насны тэтгэврт гарах юм уу тэр үеэс нь өмнө 2-оос 3 жилийн өмнө энэ хөтөлбөрт хамруулж энэ хөтөлбөрөөр дамжуулан залуу ажилтнуудыг сургах, тэднийг менторлох, за тий одоо багшийн гэрээ байгуулж залуучуудаа сургах, тэдний одоо мэдлэг ур чадварыг хадгалж авч үлдэх зорилготой хөтөлбөр. Нөгөө талаас тэднийг бас дараагийн 2 дахь амьдралтанд бэлтгэдэг юм хөтөлбөр байгаа. За тэгээд хувийн бизнес эрхлэх мал аж ахуй одоо илүү дараагийн салбарт ажиллах боломж судалгаа аваад тэр судалгаан дээр нь суурилсан бас сургалт дарга хэмжээ аялал туршлагт хамруулдаг гэсэн үг. Зөв. Тэр залгамжлалын хөтөлбөр аюу гоё юм биш үү? Нөгөө тэр хүмүүсийн наахаа мэдлэгдэж аюу ариун баялаг юм байгаа шүү дээ. Тэрийг 2-3 жилд дараачийн үед нь гоо заалгаад нөгөө хүнээ бас дараачийн амьдралтанд бэлтэж өгнө гэж бол аюу гоё хөтөлбөрүүд үү юм. Тэгэхээр сая сутгад захирлын ярианаас ур чадрын үнэлгээнүүд гэж аюу хэрсэн тийм ээ. Тэгэхээр манай одоо маш олон HR-ууд хүмүүсийнхээ ур чадрыг яаж үнэлэх вэ гэж аюу асуудаг. Ямар үнэлгээнүүд хаавар байна. Ямар үнэлгээ хийх үү гэж аюу асуугаад байдаг. Тэгээд таны хувьд танай байгууллагын хувьд ямар ур чадвар сая 360 гэдээ ярьлаа. Ямар үнэлгээний байгууллагатай хамтарч ажиллаж байна. Ямар үнэлгээнүүд энэ сүүлийн 5 жил ашигласан бэ? Тэр талаас хаалцвал. Ер нь бол одоо Эрдэнэт үйлдвэрийн хувьд ч гэсэн бусад байгууллагын хувьд ч гэсэн Монгол улсад яг одоо судалгааны одоо онцлогооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүхэл байгууллагуудтай бид нар одоо нээлттэй харилцахыг хүсдэг. За тэгээ мэдээж эн чинь бас төрийн өмчт үйлдвэрийн газар учраас ажил үйлчилгээ авахдаа тодорхой хууль журмын дагуу тий одоо харьцуулсан судалгаа хийх тэднэр дээр бас үнэлгээ хийх байдлаар илүү мэргэжлийн байгууллагуудын одоо арга аргачлал батлагдсан илүү туршигдсан энэ арга аргачлалуудыг авч ашиглах нь зүйтэй. Байгууллага болгон одоо нэгэнт энэ чиглэлээр ажиллаж байгаа мэргэжлийн судалгааны байгууллага байхад бид нар нэг ийм одоо судалгааны арга аргачлал гаргах гадаад ажилладаг шаардлага биш гэж байгаа. Тэгэхээр одоо тодорхой олон байгууллагуудтай л бид нар хамтарч ажиллаж байсан. Тэгээд туршигдсан олон судалгааны арга аргачлалуудыг авч одоо хүмүүс дээрээ судалгаа ер нь онцлогоо хийгээд ур чадрын зөрүү тогтоогоод түүн дээр нь хөрөнгө оруулалт хийх нь л хамгийн одоо оновчтой хөрөнгө оруулалт гэж харж байгаа. За тэгэхээр ер нь бол байгууллагууд бол илүү техник, технологи, IT салбар, за програм хангамж одоо уул уурхайн салбар бол томоохон одоо үйлдвэрлэлийн процессыг сайжруулах, автоматжуулах олон одоо хөрөнгө оруулалтуудыг хийдэг. Мэдээж энэ хөрөнгө оруулалт болгонд цаана үр ашгаа өгдөг бүтээмж үйлдвэрлэлийг сайжруулдаг, ажлын байрны аюулгүй орчныг бий болгох зорилготой. Гэтэл хүнд хийж байгаа хөрөнгө оруулалтын үр өгөөж мэдээж ингээд тоногд хөрөм суйрлуулж байгаа шиг өнөөдөр харагдахгүй биш. Ихэнх одоо хөрөнгө оруулалт ажил олгогч нар үздэг шүү дээ. Тэгтэл хүнд хийж байгаа хөрөнгө оруулалтын өгөөж нь бол тэр одоо бүтээгдэхүүн материал баялаг үйлдвэрлэх тэр тоногд хөрөмж одоо оруулж байгаа хөрөнгө оруулалтаас 10 дахин өгөөж өгдөг юм а гэдэг бас Америкийн эрдэмтдийн гаргасан судалгааны үр дүнч байдаг. Тэгэхээр тэр одоо хөрөнгө оруулалт буюу одоо хийгдэж байгаа одоо энэ ажилчдаа хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бол яг л тоногд хөрөмжтэй адилхан байгуулгын үйл ажиллагаа. Одоо маш үнэтэй нэг тоногд хөрөмж авчирч тавиад суйрлуулад түүнийг ажилуулах буюу тэр одоо нэг кнопыг дарах тэр ажилтнанд бид нар мэдлэг мэдээлэл ойлголт өгөөгүйгээс одоо нэг зүйл дээр алдаа гаргахад л тэр өндөр одоо мөнгөөр авчирсан тоногд хөрөмж маань одоо алдагдах, эвдрэх, учрахад тийм л хэмжээний бид нар эрсдэлд учрна л гэсэн. Тэгэхээр яг зэрэгцээл хөрөнгө оруулалттайгаа зэрэгцээд хүнээс сурах нь чухал юм а. Ялангуяа бидний одоо ажиллаж байгаа энэ уул уурхайн салбарт бол одоо маш чухал энэ асуудал байгаа.
Тэгээ би нэг отгон байр даргаагаа бас айгүй мундаг нэг хүмүүстэй хөрөнгө оруулдаг, хүмүүсээ хөгжүүлдэг. Нөгөө талаараас би тэгж харсан. Одоо ингээд тэр том үйлдвэрт багц стандарт нэвтрүүлж чадчих гэдэг чинь бас айгүй жаа. Тэ айгүй чухал нөлөөтэй байж чадчихээн. Бас ажиллагаа хэрэгжүүлж санаачилж чадчихээн. Тэгээд стандарт нөгөө HR-уудын бас нэг толгомдсон гэх юм уу нэг асуудал нь удирдлагатай нөгөө төсөв зохиулах тий ямар нэгэн ажил санаачлаад одоо хамгийн энгийнээр ийм багт авч чадрын үнэлгээ хиймээр байна. Бүтэн сая болох юм байна гэж авч харахтаа бас ч имэйлтэй байгаад байдаг. Тэгээ таны хувьд гоё удирдлагуудаа ер нь хамтарч ажиллахдаа ямар зарчмаар ажилладаг вэ? Одоо манай HR-уудад ингээд ийм байдлаар гоё танилцуулбал хүмүүс илүү гоё сонсдгийг шүү гэдэг арга ч юм уу тий тэр талаасаа гоё туршлагаасаа хаваалцаж. Таныг бол би бол аягүй сайн хамжиж ажилладаг гэж хараад байгаа байхгүй юу? Яг тэр энэ олон хөтөлбөр үнэлгээний чаар дандаа мөнгө санхүү явж байгаа шүү дээ. Эндээс Эрдэнэ төлтөр бол Монгол Улсын эдийн засагт бол томоохон хор нэмэр оруулж байгаа юм үйлдвэр байгаа. Ялангуяа одоо бас Монгол Улсын Баатар ийм үйлдвэр байдаг. За тэгээд бид нар бас илүү одоо хүний нөөцийн салбарт түүчээлж сайн туршлагыг нэвтрүүлж за энэ нь нутагшиж үр дүнд хүрснээрээ дараагийн одоо төрийн өмчтүүлдвэрийн газраас гадна бусад одоо Монгол Улсын хүний нөөцийн салбарт бас илүү үр нөлөө үзүүлэх зорилготой л ингэ ажиллаж байгаа. Тэгэхээр шийдвэр гаргалт одоо мэдээж энэ одоо хүний нөөцийн үйл ажиллагаанд хэрэгжиж байгаа олон сайн туршлагууд одоо бүх юм сайхан болцсон гэж бас хэлэхгүй шүү. Мэдээж одоо бизнесийн байгууллагатай харьцуулахад бол манайд бас сул талууд байгаа. Гэхдээ бид нар түүнийгээ бас даван туулаад явж байгаа. Тэгэхээр энэ шийдвэр гаргалт үе үеийн одоо Эрдэнэ төлтөрөг удирдах байсан ерөнхий захирал гүйцэтгэх удирдлагын баг одоо бас илүү нээлттэй. За энэ үйл ажиллагааны шийдвэр гаргалтанд бас тэр хүмүүсийн одоо өөрчлөлтөнд нээлттэй байдал бас чухал нөлөөтэй байгаа. За тэгээд асуудлаа бол шийдвэрлүүлж танилцуулах гэдэг дээр бол бид нар илүү одоо ер нь одоо бидний суралцах хэвээр хүний нөөцийн багийнхны суралцах хэвээр нэг томоохон жил бол бид нар шийдвэр гаргалтанд нөлөөлөх за нотлогоон дээр суурилсан судалгааны арга аргачлалуудыг л илүү сайн ашиглах нь оновчтой юм аа л гэж үзэж байгаа. Тэгээд судалгаатай ярих тийм ээ. Хүний нөөцийн одоо үйл ажиллагаанд гарч байгаа өөрчлөлт үр дүнг бол ингээд яг гар дээр ингээд за яг одоо харуулах гэж харуулхад бас хөвдөө шүү дээ. Яг энийг одоо энэ салбарт ажиллаж байгаа бүхэл хүн мэдж байгаа. Тэгэхээр тэгээд одоо тэр олон хүн дотор бүх зүйл ингээд зэрэг одоо сайжирдаггүй. Тэгээ нэг хүний алдаа нөгөө олон одоо бас сайн талуудыг бууруулж идэг. Тэгэхээр стандарт гэдэг бол өөрөө жишг олон улсын одоо нэг юм дундаж жишг байна. Тэгвэл бид нар ямар нэгэн босго тавиад түүн рүүгээ тэмүүлэх нь л одоо ингээд айгуу чухал байгаа байхгүй. За өнөөдөр энд хүрчээ. За маргааш энэ замд хүрчээ. За тэгвэл дараагийн шатанд хүрье гэхэд бол бид нарт одоо бас тос болж байгаа зүйл бол олон улсын стандарт хэрэгжүүлэх. За бид нар одоо анх эхлэхдээ анхны магадлан аудитэд одоо 68 оноотой байсан бол за дараагийнхт нь 75 гэдэг ингээд ахиж штэ тий. Ахих одоо энэ шат болгонд бол бид нар үйл ажиллагаанд сайжруулалт хийж. Гэхдээ тэр сайжруулалт чинь цаасан дээр биш. Одоо ялангуяа хүний нөөцийн стандарт бол оролцоонд суурилсан стандарт гэж үздэг. За тэгээд стандартын магадлан аудит, баталгаажуулалтын аудит, дотоод аудит гэдэг ингээд жил бүр явагдаж байгаа энэ томоохон аудитаар бол ерөөсөө л энэ одоо өөрчлөлт үйл ажиллагаа ажилтнаа хэрэг хүрж ийн бэ гэдэг шалгуурууд явж байгаа. Тэр нь судалгаагаар, асуумжаар за тэгээд аудит, олон улсын аудиторууд бол одоо ажлын байран дээр ажилчидтай уулзах харилцах явцдаа стандартын зөвхөн бичиг цаасан дээр одоо өөрчлөлт байна уу? Үйл ажиллагаанд нь өөрчлөлт гарч ийн үү гэдгийг бол жил бүр хэмжиж байгаа нь байсан байна шүү. Яа зөв. Тэр өөрчлөлт олгоно айгуу гоё агц нөгөө үнэлэгдэх тий дараачийн ажилд нөгөө хөрөнгө оруулахгүй том боломжуудыг авчирдаг ба. Сая одоо Эрдэнэ төлтөр 9001, 14001, 45000, 34, 3400 гэдэг стандартуудыг хэрэгжүүлсэндээ сая утгаа цэглэмс ярьлаа. Тэр нь стандарт нэвтрүүлэх нь өөр ажлыг айгуу зэгцтэй болгож байгаа. Тэгэхээр би сандаа нөгөө HR магазин дээр стандартын булантай байхгүй HR стандарт гэх булантай. Тэр булангаараа энэ хүний нөөцийн 3400 стандартаас суулгах танилцуулдаг. Тэгээ манай HR-ууд бас гоё өмнөх дугаарууд дээр стандартуудын мэдээллүүдийг гоод ороод танилцаараа. Тэгээд энэ 12 саяны дугаар дээрс манай гохын бас гоё хэвчүүлсэн стандарт бас гоё гарна. Мэдээлэл болж гарна. Тэгэхээр та хэд минь стандартаас ойрхон байвал
хэрэгтэй шүү. Энэ өөрийнхөө ажлыг үнэлүүлэх нөгөө талаар энэ маш олон ажлыг гоё эмгэгцэхтэй эрхэм дараатай болоход нөлөөлдгөө. Тэгээд стандарт хэрэгжүүлсэн бол шал өөр байдаг. Одоо жишээ нь одоо яг нөгөө авартс буюу манай нөгөө өнөөдөр 12 сарын 7-ноор авартсын нөгөө дуусж байгаа юм. Шалгуурын материал авч дуусж байгаа. Тэгээд өнгөрсөн жилийн нөгөө шалгуурын материал харахад стандарт хэрэгжүүлсэн байгууллага шал өөр төвшөнд ирчихсэн. Тэгээд бид нар аргагүй л стандарт хэрэгжүүлсэн байгууллага их өөр үд юм биш шүү гэдээ ингээ ярьж байлаа. Тэгэхээр ачаалтаа онцлоход гоё. Ялгуулах менежмент нэгдсэн менежмент хуралцаа 9,001 болов 3400 тий. Бүр нэвтрүүлж чаддгүй махад ядаж гоё метриксүүдээ гаргаад, тоо үзүүлэлтүүдээ гаргаад өөрөө гоё чиглэл болгоод бариад ажилласаа гэж бас зөвлөмөр байна. Тэгээд баярлалаа. Танах нөгөө миний мэдхийн хамгийн олон аудитортай айгүй гоё стандартаар айгүй олон хүн бэлдсэн шүү дээ. Тэр чиглэлээрээ бас гоё та яриач. Нөгөө таас нэг ирчихсэн нэг стандарт гэхэлэр нөгөө миний ажлын шиг бүр ингээд тийм болцсон ингээд. Тэгэхээр стандартын нэвтэрсний даваа талуу тэгээд танаа хүмүүс гоё яаж өсөж чинь тий тэр чиглэлээрээс манай хүмүүс сонирхлоо ярил. Ер нь бол бас хүний нөөцийн үйл ажиллагаа чинь байгууллагын одоо үйл ажиллагаа чинь бол одоо хүний нөөцийн баг хамт олонний ажил бол биш тий. Байгууллагын хамгийн том одоо HR бол гүйцэтгэх захирал байдаг. Тэгээд хүнтэй та 2 хүнтэй ажиллаж байгаа бол хүний нөөцийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байгаа менежер хүн ээ тий хүний нөөцийн менежментийн үйл ажиллагааг та хэрэгжүүлж байна. 2 хүнээ удирдах чинь ажиллаад төлөвлөж чинь хянаж ийн гэдэг ингээд бүхэл процессууд тэнд хийгдчихэд. Тэгэхээр хүнтэй ажиллаж байгаа хүн болгоно л одоо энэ хүний нөөцийн чиглэлийн одоо процессыг хийх одоо үйл ажиллагаанд оролцож байдаг учраас энэ мэдээллийг явуулахад мэдээж одоо стандартын энэ олон стандарт хэрэгжүүлсэн байгууллагын хувьд бол нэгдсэн менежментийн тогтолцоо руу орж нөлөө ажиллах нь дараагийн бидний шат байгаа. Тэгээд энэ жил бол Эрдэнэ төлөвлөлтөөр нэгдсэн менежментийн тогтолцооны дотоод аудитыг зохион байгуулсан. Тэгэхээр манайх бол Монгол улсын хэмжээнд олон улсын хүний нөөцийн 3400 багц стандартаар хамгийн олон аудитор бэлтгэсэн байгууллага байгаа. Бас хамгийн олон хүн цагийн аудит хийсэн аудиторууд бол Эрдэнэ төлөвлөлтөд ажилладаг. За олон улсын тэргүүлэх аудиторын зэрэгтээ бас 3 аудитор ажиллаж байгаа. Тэгэхээр эдгээр аудиторууд манай тэргүүлэх аудиторууд бол аудитын баг ахарж ажиллаж байна. За аудиторууд маань бол жил бүр одоо ингээд баг 4-5 удаагийн аудит хийсэн хүмүүс биш үү? Тэгэхээр манайх бол хэдийгээр дотоод аудит гэж нэрлэгдэж байгаа боловч нэг байгууллага нь 1000 хүнтэй, нэг байгууллага нь одоо 300 хүнтэй, 800 хүнтэй гэхээр бид нар дотроо бол нэг нэгэндээ хөндлөнгийн аудит бас хийх 300 гаргаад нэгжтэй юм шиг тийм ээ. Тэгэхээр ингээд аудиторуудын ур чадвар бол одоо ер нь байнгын л юм тасралтгүй аудит хийж хөгжиж байгаа шүү дээ. Тэгэхээр хэдийгээр яг өнөөдөр Монгол улсад 3400 багц стандартыг хэрэгжүүлээд, нэвтрүүлээд, баталгаажуулаад, баталгаагаар ороод аудит хийгдээ явж байгаа байгууллага цөөхөн баг байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар бол дотооддоо ингээд тасралтгүй сайжруулалт хийж тэр хэмжээгээр хүмүүс маань хөгжиж байгаа. Тэгэхээр одоо Эрдэнэ төлөвлөлтөд 54 хүний нөөцийн мэргэжилтнүүд ажилладаг. За ингээд хүний нөөцийн мэргэжилтнүүдийн маань бараг 80 гаруй хувь нь бол одоо аль нэг стандартаар мэргэжсэн одоо юм аудиторууд байна. За бид нар одоо зөвхөн 3400 багц стандартаар одоо аудитын эрх авахаас гадна 9001 тий 37001 ингээд бусад стандартуудаар бас давхар одоо хүний нөөцийн мэргэжилтнүүдэд мэргэшүүлэхээр ажиллаж байна. За энд бол бас Эрдэнэ төлөвлөлтөөр маш том хөрөнгө оруулалтыг хийж байгаа. За тэгээд хүний нөөцийн мэргэжилтнүүд маань хөгжиж ижил энэ стандартын үйл ажиллагаа олон хүний нөөцийн үйл ажиллагаа энэ олон одоо хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрүүд эдрийг бол бүгдийг нь одоо манай хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй ингээд ээлжлэн удирдах явуулдаг. Тэгэхээр хөгжсөн хүний нөөцийн мэргэжилтнүүд буюу хөгжсөн одоо хүний нөөцтэй байгууллага өөрөө хөгжнөө гэдэг энэ процесс бол яхахгүй л одоо үнэн тэгээ бас манай хүний нөөцийн мэргэжилтнүүд чинь бас үнэлгээний арга аргачлалаар мэргэсэн одоо бас үнэлгээчд болж үлдгээгдсэн байгаа. За даком тий зөв яг тийм байсан шүү. Тэгэхээр та хэд мөн сая утга зархлараас анзаарсан байхгүй хөгжсөн хүний нөөц хөгжсөн байгууллага бий болгодог гэх. Тэгэхээр та хэд мэн бас тий сая дотоод аудитор тэргүүлэх ер нь нэгдсэн менежментийн тогтолцоо сурахад аюул чухал би хардаг. Байгууллага чинь бид нэр өөрөө нөгөө тогтолцоогоор нэмийг харж чаддаг байх нь аюул чухал шүү дээ. Тэг би аюул олон HR-уудад
чи нэг 9001-ээр яагаад ч суралцаатгаач нэг гой хараарай. Ер нь стандарттай ойр байх нь бид нар айгүй чухал байгаа даа тийм. Ер нь HR-ууд маань бас гой хажуугаар нь бас яг гокийн HR-ууд шиг гой дотоод аудитор за тэгээ тэргүүлэх аудит мэрэгжлээ гой ингэж өсгөж ахиулж яваарай гэж зөвлөмөр байна. Тэгээ яалтчгүй бас мэрэгжлийн байж чинь тэр олон мянган хүнийг удирдна. Сая 3000 гаруй инженер техникийн ажилтан байлаа гэлээ. Би бас танаа нэг юу харж ирсэн нөгөө сонсч ирсэн байна. Ажил мэрэгжлийн нөгөө бүгдэн дээр нөгөө тодорхойлт мэрэгжлийн ур чадварын нөгөө үнэлгээнүүд хийсэн байсан. Тэгээ тэр талаар гоё та яриач. Би 2 жил хийсэн гэж би сонсч ирсэн. Бас буруу сонссон одоо нэлээ хитэн ажлын байран дээр гэлээ бүр нарийн гаргацсан мэл ур чадвар жагсаалт. Эрдэнэ үйлдвэрийн хүний нөөцийн баг хамтолны хийсэн ер нь бол томоохон төслийн ажлуудын нэг нь бол хүний нөөцийн 3400 багц стандартын нэвтрүүлэлт те энэ дээр би бас нэг зүйлийг нэмж хэлхийг хүсэж байна. Ер нь бол байгууллагын эзэд бол ихэнхдээ нөгөө бүтээгдэхүүн үйлчилгээнд стандарт хэрэгжүүлэх, аюулгүй ажиллагаанд стандарт нэвтрүүлэх. За мэдээж тэр чиглэл рүү те одоо мэдээллийн технологи, стил гэдэг ингээд стандарт нэвтрүүлэх нь одоо чухал. Зарим газар бол бүр албан шаардлагаар бүтээгдэхүүн үйлдвэрлэл дээрээ стандарт нэвтрүүлэхгүй бол одоо борлуулалтын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа юм. Гэтэл миний зүгээр харж байгаа өнцгөөс илүү хүний нөөцийн одоо салбарын хүн тэгж хэлж гин гэж бодох хэрэггүй байх. Яг гэвэл би бас менежментийн салбарын хүний хувьд одоо хэлэхэд бол хамгийн түрүүнд байгууллага өөрөө хүний нөөцийн стандартыг эхлээд суурь стандарт болгоод нэвтрүүлчих юм бол бусад стандарт нэвтрэхэд маш хөнгөн. Яг бол хүний стандарт чинь өөрөө эхэлж орж иж хүн өөрөө стандартын тухай ойлголт мэдээлэлтэй стандартчлагдчихэж дараагийн стандартууд бол зөвхөн ингээд хөнгөн суурь стандарт болж явах боломжтой. Тэгэхээр стандарт нэвтрүүлэлтийг хүмүүс ихэнхдээ нэг баш одоо хүний нөөцийн стандарт ч өөрөө 99 шалгуур үзүүлэлт дээр явж байгаа шүү дээ. Маш олон шалгуур үзүүлэлтийг хангах шаардлага бий болж байгаа. Тэгэхээр энэ зүйл дээр нь одоо нөгөө нэг ажил олгогч нар болон байгууллагууд илүү нөгөө нэг цаас одоо илүү их ажлын ачаалал гэж хардаг. Гэхдээ энэ стандартын нэвтрүүлэлтийг хийчихэл юм бол бидний дараагийн үсэд байгаа зүгээр өөрчлөлтүүд болон бусад зүйлүүд маш хурдтай байгууллагад хэрэгжих боломжтой. Тэгэхээр илүү одоо сайн дурын стандарт гэж харахаасаа илүү суурь стандарт гэж харах юм бол илүү одоо стандартын хөгжил төв нэмэр оруулах боломжтой. За дараагийн бидний бас хийсэн нэг одоо төсөл бол энэ чадамжийн стандарт гэдэг ажил мэргэжлийн чадамжийн стандарт. Бид нар бас Монгол Улсын болон уул уурхайн салбарын хэмжээнд одоо энэ ажил мэргэжлийн стандартыг бүрэн одоо циклээр нэвтрүүлсэн бас нэг байгууллага байгаа. Тэгэхээр 25 мэргэжил салбарын за Эрдэнэт үйлдвэр одоо уул уурхайн үндсэн үйлдвэрлэл нь бол уул уурхайн салбар. Гэхдээ манад 25 салбар байгаа. За хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, боловсрол, сургууль, за тээвэр логистик, сувлал, эмнэлэг, соёл урлаг гэдэг ингээд. Наа чи баг нэг том ус юм биш үү тий. Тэгэхээр 25 салбар. Тий 25 салбарын 1580 одоо ажил мэргэжлийн стандартыг нэр одоо яг дакум аргачлалаар үнэлгээчдийг бэлдэж за бас Монголын ажил олгогч эзэдийн холбооны хамтарсан бас багтай хамтарч одоо энэ ажил мэргэжлийн стандартыг боловсруулж байгууллагын стандарт болгож гаргасан байгдаг. За одоо нэг жишээ нь зөвхөн хүний нөөцийн мэргэжилтний одоо ажил мэргэжлийн стандарт гэхэд одоо нэг том юм батном байна. Тэгэхээр одоо ажил бар гүйцэтгэх үүрэг чиглэл бүгдийг нарь тэгээд үнэлгээтэй хамт ингэж наривчилж гаргасан ийм одоо бодлогын баримт бичгийг бол боловсруулан гаргаж нэг боловсруулад тэгээд дахин бүгдэн дээр нь нэг удаагийн сайжруулалт хийж баталгаажуулсан байдаг. За энэ жилийн 2024 оноос эхлээд бид нар уул уурхайн салбарын 25 одоо өргөн мэргэжил дээр бол бид нар бас үндэсний стандарт боловсруулахаар бас одоо тендер зарлаад одоо зөвлөгөөлчлөгээний баг аваад гэхдээ үндсэн одоо ажлын нь бол манай салбарын инженер техникийн ажилтнууд бодлогын хэлцүүд маань удирдаад ингээд одоо үндэсний стандартын төвшөнд одоо стандарт боловсруулалт хийгдээд одоо энэ онд баталгаажуулж зөвхөр хийгдэж байгаа. За тэгээд энэ ажлын үр дүнд бас Монгол улсад одоо ажил мэргэжлийн шаардлагын стандарт буюу 70 гэдэг стандарт батлагдсан байдаг. Тэгэхээр одоо яг энэ одоо стандартын хүрээнд бас хийгдсэн нэг ажил бол 5 мэргэжлийн 300 гаруй ажилтны
ажил мэргэжлийн одоо ур чадварын зөрүү тогтоох томоохон ажил бас хийгдсэн. За тэгээд ур чадварын зөрүү тогтоогоод тэр ур чадвар дээрээ суурилсан одоо сургалт төгслийн хөтөлбөр дээрээ боловсруулалт хийгээд за тэгээд сургалт төгслөөрөө дамжуулан ур чадвараа ахиулаад за тэр ур чадварт нь тохирсон үнэлгээний арга аргачлал одоо цалин өвс урамшуулалтай нь холбох гэсэн энэ нэг юм бүтэн циклийг бид нэр бас анх удаа нэвтрүүлээд ажиллаж байгаа. Ямар гоё. Энэ 25 салбарын 1500 хүн дээр би нэг хальт харсан танайхан дээр очтоо ингээд хөөхөн ямар лаг юм бэ гэдэг нэг нь баг ингээд нэг юм ном сэтгүүлчиг байгаа байхгүй юу тийм нэг мэрэгжилтэр гэхэд 1500 гэхээр хэдийн хугацаанд хийгдсэн ажил хэдэн хүн ажилласан бэ тэр төсөл дээр ер нь энд бол 300 гаруй одоо үнэлгээчтэй ажилласан байдаг. 313 үнэлгээний ажилтныг бид нар үе шаттайгаар бас бэлдсэн. Агнуурчин, токорчин, механик гэд бүх мэрэгжлийн одоо үнэлгээчдийг бэлдэж байгаа. Тэгэхээр нэг одоо ажил мэрэгжлийн үнэлгээ хийгдэхэд одоо нэгдүгээр бүх одоо яг тэр ажлыг хийж байгаа ажилчид оролцож байгаа. Ямар ажил хийдгийг, ямар одоо ажилбарууд бас хийгдгийг бүр детальч нь ярилцлага хийгдэж байгаа. За тэгээд тэр одоо ажлын байрыг удирдах байгаа мастер хэсгийн дарга оролцож байна. За технологич инженер оролцож байна. Хүний нөөцийн мэрэгжилтэн оролцож байна. Удирдах ажилтан оролцож байна гэдэг нь энэ бол нэг одоо ажил мэрэгжлийн стандарт гаргана гэдэг бол өөрөө өсөр том ажил. Тэгээд нэг бол бид нар бас маш зөв зохион байгуулалттайгаар богино хугацаанд ажилтнуудаа сургаж хийсэн байгаа. За тэгээд анхны ажил тодорхой хэмжээний сайжруулалтыг бол одоо ингээл тасралтгүй хийгээл явж байна. Тэгээ энэ ажил мэргэжлийн стандартыг бид нар юунд ашигладаг вэ гэхээр сонгон шалгуулалтанд ашиглаж байна тий. Туршилтын хугацаанаас жинхлэх, за цалин өлс олгох, албан тушаал, карьер ахилт бүгдэн дээр нь яг суур бичиг баримтаа ашигладаг гэсэн. Зөв мундаг. Би тэр танаар хийсэн ажлуудыг хараад бахархаад байгаа байхгүй ч одоо ийм том үйлдвэр тий. Тэгээд манай бас төрөөмжт бусад үйлдвэрийн газрууд, том компаниуд манаас айгүй гоё хотгоо захирлаас сурах аим их хэдэн ч харамсалтай хотод байдаг юм да тийм. Хотод байсан бол одоо үе үйл одоо SG ивентүүрэл туршлагын гой сонсоод амир тэгээд бас подкастаараа дамжуулж бас хүрхийг айгүй зорж байгаа. Тэгээд бас цааш гоё ярьжсэн сонгон шалралт гэж шүү дээ. Одоо жишээ нь би бол Эрдэнэт үйлдвэрт одоо бүрдүүлэлтийн функц баг ер нь бол баг шаардлагагүй гэж магадгүй нэг хүн зар тавиад байх шаардлага бас байгаад бах. Нөгөө талаар ингээд сонсохноо Эрдэнэт үйлдвэрт орохыг хүсдэг хүмүүс аягүй их байдаг тий. Ингээд танаа нөгөө нэг юм үед уламжилж ажилд ордог тэр бодлого нь байгаа юу нөгөө байхгүй тий. Ер нь бол Эрдэнэт үйлдвэрийн хамгийн сүүлийн хүний нөөцийн судалгаагаар бол өнөөдөр докторжилт бол манайд 95%. Түүхэнд хамгийн бага үе байсан тийм. Докторжилт бол яг олон улсын одоо түвшинтэй харьцуулахад маш доктортой хүний нөөцтэй байна. Гэхдээ 5% эргэц бий болж байна гэдэг бол манайд одоо бас за мэдээж бусад байгууллагын хувьд бага юм шиг сонсогдож байгаа боловч Эрдэнэт үйлдвэрийн хувьд тодорхой одоо эргэц бий болцсон байна. Энэ дэж нөгөө ажиллах хүчний өөрчлөлттэй холбоотой. За тэгэхээр бид нар стандарт хэрэгжүүлэхээс өмнө бол өөрөө хэлж байгаа өв залгамжлуулан ажиллуулах тийм Эрдэнэт үйлдвэрээс тэтгэврт гарч байгаа ажилтны нэг хүүхдийг одоо мэргэжил тохирсон ажлын байран дээр нь шууд авах. За мөн одоо нээлттэй сонгон шалгаруулалт гэхэд нийт ажлын байрны бараг 1% хувьд л явдаг байсан бол өнөөдөр бид нар сул ажлын байраа 100% одоо нээлттэй сонгон шалгаруулалтаар бүрдүүлдэг болсон. Энэ маань бол бүрдүүлэлтийн стандарт хэрэгжүүлсэн байна тий. За бүрдүүлэлтийн нэгжийн өртөг гээд олон улсын стандартаар ер нь нэг хүний бүрдүүлэлтэн дээр ямар өртөг зардал бий гардаг юм бэ? Тэгэхээр нөгөө байгууллагаас ч гарч байгаа одоо зардлууд биш үү? Одоо санхүү нэгтлэн бодох бүртгэл дээр одоо зардлууд код хийсэн байдаг тийм үү? Тэгтэл бас хүний нөөцийн үйл ажиллагаа чинь өөрийнхөө өртөг зардлаа хэмждэг байна. Нэг хүн өөрөө өнөөдөр ямар өртгөөр Эрдэнэт үйлдвэрт орж ирж байгаа юм бэ? Ямар зардал гаргаж байгаа юм бэ? Тэгээ эргээд нэг хүний нэг ажилтныг алдахад ямар зардлаа бас олгож байгаа юм бэ гэдгээ тооцож бид нар чаддгүй байсан бол энэ стандарт хэрэгжүүлснээр мэдээж зүгээр мэрэгчл болгоонтой IT салбарын хүнийг ажилд авахд өртөг ямар болох вэ? Тэгэхээр дундаж өртөг бол нэг ажилтан дээр зөвхөн одоо хэмжигдэхүйц хэдэн заалтуудаар бид нар үзэхтэл бол нэг ажилтныг ажилд авах өртөг бол нэг 500,000 орчим төгрөг байж штэ тий дунджаар. Гэтэл одоо ингээд бид нар сонгон шалгаруулалт хийчээд авьяас ур чадварын сан буюу нөөц одоо санг бүрдүүлж байгаа тий нэг ажлын байран дээр яг тэгвэл 24 цагийн тасралтгүй ажиллагаатай үйлдвэрийн үйл ажиллагааг хэвэн явуулахад бол одоо
хүний нөөцийн үйл ажиллагаа нэг зарлал одоо 14 хоног хүлээгээд шалгалт аваад ингээд тэр хооронд үйлдвэрлэл тасралтгүй явах учраас аяас ур чадварын сангаар дамжуулан одоо хүмүүсээ бас бид нар одоо нөөцөнд аваад за дараагийн сул ажлын байр гаргахад шаардлага хангасан хүмүүсээр хангах ажил хийгдэж чинь гэдэг чинь эн чин цаанаа дахиад өртөг зардал бууруулж хэмнэлт хийж байгаа тий 100 гаруй сая төгрөгийн одоо хэмнэлтийг эдийн засгийн хувьд хийж гин гэл ингээд тэгэхээр хүний нөөцийн үйл ажиллагаа маань өөрөө хэмжигдэхүйц байна гэдэг маань яг ингэж нь өртгөөр тооцогдож байгаа гэсэн үг тий тэгээд энэ маань бол стандартаар бас одоо хийгдэж байгаа юм ажиллаа. Тий. Саяас гоё ял нөгөө нэгжийн хүртгээ аягүй гоо бүрдүүлэлтийн нэгжийн хүртгээ нэг тооцоодыг гаргацсан юм. Тэр харахад аягүй оромтой байсан. Манай HR-ууд бас гоё тэрийг гаргаад тусгуудад танилцуулвал тий. Нэг ажлын байран дээр ирж байгаа анкетны тоон яаж ажиллаж байгаа юм хэдэн хоногт тэр ажлын байраа нөхөж чадж байгаа юм тийм ээ. Хэдэн төгрөгийн зардал гаргаад хүний авч байгаа ингээд энэ олон хүртгээгөө аягүй сайн тооцоод харьцуулж хардаг байгаараа гэж зөвлөмөр нь хүний нөөцийн хомсдолтой холбоотой бас зарим томоохон компаниуд нэг ажлын байран дээр 300 сая ирдэг байсан одоо багасаад байна гэдэг ингээд ярьж байгаа. Танаа дээр нэг ажлын байран дээр хичнээн хамдалт хичнээн одоо сив ирдэг бай дундчаар ер нь бол ажлын байр болгоноос бас андаа байна. За одоо хүнд заацын автомашины жолооч гэдэг ажлын байр бид нар хэрвээ одоо нээлттэй зарлах үед бол нэг ажлын байран дээр 300-аас 400 одоо ажил за тэгээд одоо үйлчлэгчийн ажлын байр зарлахад бол бараг 500-аас 600 анкет хэрэгтэй жишээд одоо тэгэхээр мэдээж энэ том нүсэр одоо сонгон шалгуулалтыг зохион байгуулна гэдэг бол бас хүндтэй. Тэгэхээр бид нар бол сонгон шалгуулалтын үйл ажиллагаанд оролцож байгаа яг одоо удирдах ажилтан мэргэжлийн инженер техникийн ажилтнуудыг бол бас үнэлгээний сертификаттай болгож сонгон шалгуулалт явуулах эрх бүхий ажилтнаар нэгтгэж тэднэрийгээ бас ур чадварыг ахиулах төвшөнд ажиллаж байгаа. Тэгээд бас сүүлийн үед хийсэн нэг зүйл бол яг мэргэжлийн нөгөө нэг ярилцлага зохион байгуулах арга ур чадвартаас хүний нөөцийн мэргэжилтнүүдэд хамруулах тий ярилцлагыг илүү гэсэн төвшөнд гаргах. За тэгээд сонгон шалгуулалтын журман дээрээ сайжруулалт хийх, хүнээс хамаарлыг багасгах, тий алдааны магадлалыг багасгах зорилготой энэ жил бол бас одоо ERP гэдэг цахим шилжилтийг бас манайх хийгээ явж байна. Тэгээд илүү сайжруулалтын ажлуудыг бас хийж байна. Тэгэхээр яг мэдээж олон хүнтэй сонгон шалгуулалтыг зохион байгуулах бол бас нүсэр цаг хугацаатай ажил гэдэг. За гэтэл зарим ажлын байрууд мехатроник инженер ч юм уу за гол одоо бас нарийн мэргэжлийн ажлын байрууд дээр бас олдоц ховор мэргэжлүүд бас байна. Тэрийг бол бид нар нөгөө эрэлт ихтэй ажлын байрууд буюу ховор ажлын мэргэжлүүдээ сонгоод түүний дагуу яг нөгөө сургалт хөгжлийн холбоод явж байна. За тэгээд шаардлагатай ажлын байрууд дээр бол дотоодоос сургах тэр мэргэжлүүдээ бэлтгэж авах. За мөн хөдөлмөрийн зах зээл дээр байгаа одоо тэр мэргэжлүүдийг урьж ажилуулах гэсэн бас давхар зэрэгцээд хийгдэл явж байна. Сая таас гоё яриад ярьсан нэг одоо бас ERP систем гэдэг хүний нөөцийн одоо нөгөө компаниуд нь дижитал AI нэвтрүүлэл дижитал болгох гэдэг аюугаар төсөөд явж байгаа юм билэ. Зарим компаниуд AI ярилцлах ажилтнтай болсон байгаа байхгүй зарим компаниуд. Танаа дээр гоё энэ цахим шилжилттэй холбоотой дижитал шилжилттэй холбоотой ямар ажлууд хийгдсэн байна. Таны нэг бас нэг ихтгэлээс би юу хийж ирсэн бэ? Чимээгийг ашиглаад гоё тэ нөгөө хурлын протоколыг бид нар ингэж хэмэлт хийсэн энэ төргээд бас гоё сонсогч ирсэн аахгүй бас гоё практик байсан. Гэх мэтчлэн ямар дижитал шилжилт хийсэн байна. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр бас өөрөө мэдээллийн технологийн хэлтээс холбоо мэдээлэл технологийн автоматжуулалтын цех гэдэг за бараг 300 гаруй одоо мэдээллийн технологийн ажилтнууд ажилладаг том бүтэц ажилтсан. За энэ одоо мэдээллийн технологийн ажилтнуудтай хамтарч процессын сайжруулалт, автоматжуулалт хийх олон төслүүд бол манайд хэрэгждэг. За тэгээд ер нь бол нөгөө нэг байгалийн өөрчлөлт ингээд дээрээсээ хийх хүлээх биш. За өөрсдийнхээ ажлыг сайжруулах ажилтнуудын л одоо санаачлах дээр энэ бүх өөрчлөлтүүд хийх нь илүү одоо нөгөө нэг хурдтай хэрэгжих боломжтой. Тэгэхээр хүний нөөцийн үйл ажиллагаа бүгд л мэдж байгаа. Ер нь бол хүний нөөцийн болон захиргааны салбарын үйл ажиллагаа илүү гар аргаар цаг авсан тэгээ ялангуяа олон хүнтэй үйлдвэртээ ажиллаж байгаа хүний нөөцийн мэргэжилтнүүд бол одоо нийт ажлынхаа цаг хугацааны бараг 90%-ийг цаастай ажиллах ажил хийдэг байсан бол өнөөдөр бид нар одоо
Тэгэхээр тэр одоо хүмүүсээс бид нар стандарт нэвтрүүлэх ч юм уу илүү бодлогын шинжтэй ажиллах, хүнтэй ажиллах тий одоо өнөөдөр нэг хүн шинээр орж байгаа хүн дээр шинэ ажлыг хүлээж авч түүнийг ажлын байранд нь хүргэж өгөх нөгөө стандарт хэрэгжүүлэх байна. Гэтэл Эрдэнэт үйлдвэрээс өнөөдөр гарч байгаа нэг ажилтнаа өдөн гаргаж өгөх, тэр хүндээ талархлын багцыг нь хөрвүүлэх гэд ингээд олон стандартын үйл ажиллагаан дээр гаргах цаг хугацааны хувьд одоо хомс тий маш их ачаалалтай ажилладаг байсан бол одоо энэ хүний нөөцийн процесс өөрөө одоо дижиталдж автоматчлагдаж за хийгдчихсэн процессуудаа за манай програм хангамжаа илүү сайжруулснараа хүний нөөцүүд илүү стратегийн түвшинд буюу бодлогын түвшинд ажиллах тийм цаг хугацаа өөрсдөө хөгжүүлэх боломж бололцоо за тэгээд давхар олон одоо энэ хөтөлбөрүүдийг удирдах гэдэг юм уу тий одоо стандартын чиглэлээр аудит хийх гэдэг хугацаа гарч ирэх боломжтой. Тэгээд энэ чиглэлээр бол Эрдэнэт үйлдвэр бол бүх зөвхөн хүний нөөц юм биш худалдаа авалт тий за тэгээд хүний нөөц захиргаа за энэ төр үе шаттайгаар одоо ERP системийг нэвтрүүлээд маш амжилттай явж байна. За тэгээд одоо худалдаа авалтан дээр бол бүрэн нэвтэрсэн байна тий. Эрдэнэт үйлдвэр Монгол улсын хэмжээнд маш том одоо худалдаа авалт буюу нээлттэй тендер 3000 гаруй одоо тендерийг зарладаг тий. Тэгээд нэг тендерийн нэг одоо нээлттэй тендер зарлахад 20-30 компани оролцсон гэхэд нэг 20-30 компани тендерийн баримт бичгийг уншиж судлаж үнэлгээ хийх одоо маш том одоо нүсэр ажил нөгөө талаас алдааны магадлал үнэлтэй тий. Одоо энэ ажлыг бол бас бүрэн автоматжуулж одоо бүх одоо тендерийн баримт бичгийг AI-аар үнэлэх боломжтой болсон байна. За үүнтэй зэрэгцүүлээд бид нар бас хүний нөөцийнхаа одоо хүний нөөцийн HR програм буюу процессоо бүрэн одоо ERP-д шилжүүлж байна. Тэгэхээр одоо бүх модулуудаа сайжруулад явж байна. За тэгэхээр одоо хүний нөөцийн одоо бүх тушаал шийдвэр баримтчгууд бол цахимаар явж байна. Баталгаажуулалт нь тоон гар хэсгээр хийгдэж байна. Тэгэхээр одоо цаасаар тушаал шийдвэр буюу бусад баримтчгууд бол явахгүй байна. За ажилчид бол чөлөө авах юм уу, ил чамралтаа авах бүх процессыг бид нар бүрэн одоо захимжуулсан. За тэгэхээр ажилтан өөрийнхөө гар утаснаас хүсэлтээ илгээлээ. Одоо дараагийн удирдах ажилтан тэр хүсэлтийг хүлээж авлаа. Тоон гарын үсгээр баталгаажууллаа. Шийдвэр гаргалт одоо өөрөө шууд захимаар явлаа. Амралтын мөнгө бодогдож тухайн ажилтны одоо даасан бүх процессыг бол одоо захимаар хийх боломжтой. Гэх мэтээр хүний нөөцийн бүх процессууд одоо энэ одоо ийм байдлаар сайжраа явж байна. Энэнд бол одоо манай мэдээллийн технологийн ажилтнууд за мөн хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны хүрээнд дээр л одоо хийгдэж. Өстой гоё шүү. Энэ хэдийн хугацаанд хийгдсэн ажлууд байна? Хэдийн хоноос хойш энэ захим шилжилтүүд нь? Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн одоо асуу кадр гэж програм бол одоо Монгол Улсын хамтарсан үйлдвэр байхад байсан бүртгэлийн програм байдаг. Ер нь бол хүний нөөцийн бүх мэдээллүүд бүртгэлжсэн програм хангамжсэн. За энийг бол илүү одоо зөвхөн нөгөө хүний ер нь бол хүний нөөцөд хэрэгэлдэг ихэнх програмууд өөрөө бүртгэлийн шинжтэй. Тэгээ мэдээллийн шинжтэй байсан бол одоо илүү бодлогын түвшинд те ингээд шийдвэр гаргалтанд нөлөөлөх үс одоо ийм дэмжлэг сайжирсан. За энэ ажил бол бас л хугацаанд хийгдэж байгаа ажлууд. За яг одоо ERP нэвтрүүлэх энэ ажил бол сүүлийн 3-4 жилийн хугацаанд эрчимтэй хийгдэж байна. Ер нь таны нэрээс хараад сүүлийн 5 жил танаа гоё одоо нөгөө стандарт нэвтрсэнтэй холбоотой ч mayгүй өөрчлөлт хийгдэж байгаа юм байна тий. Хөтөлбөрийн сонсох гэсэн сүүлийн 5 жил 3 жил гээл тий. Тэгээд энэс айгүй мундаг таны нөгөө хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа чинь гоё үр дүн багах гэж бодож байна. Та нэг 500 гаруй удирдлага түвшний ажлууд байдаг ярьсан шүү дээ. Танаа ер нь удирдлагын ажилтнаа удирдлага дарга гэж тавихад ямар шаардлага тавьдаг вэ тий. Мэдээ тэр олон мянган хүнээс одоо сун сонгоход бас хэцүү байдаг баг. Таны болон Эрдэнэт үйлдвэрийн үндсэн нэг удирдах ажил хийдэг хүнээс нэг ийм ур чадвар гарах юм шүү гэдэг хардаг ур чадвар нь юу байдаг вэ? Тэгэхээр тэр ажил мэргэжлийн стандарт гэдэг маань өөрөө мэдлэг, дуршлаг, хандлага гэсэн ийм гурван одоо суур баган дээр гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хүнтэй ажиллах буюу удирдах ажилтнуудад ямар ур чадвар хэрэгтэй байгаа юм бэ? Тэр ажилтнанд энэ ур чадвар нь өөрөө бий байна уу, үгүй юу гэдгийг бид нар тодорхой онцлогоонд хамруулад тэр мэдээж нэг талаасаа тэр хүн бол хувь хүний одоо өөрийнх нь бас нууц, нөгөө талаас энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа одоо баг хамт олон тэр зөрүүн дээр нь хөтөлбөр хийж байгаа. Тэгэхээр ихэнхдээ ер нь бол
инженер техникийн ажилтнууд л одоо merit зарчмаар дэвшиж байгаа шүү дээ. Тэгэхээр манайх бол нийт одоо удирдах ажилтны баг 80-90% нь merit-ээр буюу одоо яг л бодлогоор ингээд ажилтнуудаа бэлтгэж одоо дэвшүүлдэг. За тэгээд дэвшүүлэн ажилласан ажилтнуудынхаа бас хадгалалтыг бид нэр хэмжиж үзэж байгаа. Тэгэхээр ингээд 86%-тай байна гэдэг бол ер нь бол яг ер нь нэлээд өндөр байгаа. За дэвшээ ажилласан ажилтнууд маань хэр урт хугацаанд бас энэ албан тушаал дээр ажиллаж байна вэ гэдэг бол өөрөө бас маш чухал байгаа. Доктортой ажиллаж байгаа одоо мэрэгчлэтнүүд байна. Тэгэхээр тэднэр дээр тэр дутуу ур чадварыг хөгжүүлэхэд тэр бид нар ажил мэргэжлийн стандарт дээр байгаа шаардлагуудаар хөгжүүлэлт хийж гэн, дутуу ур чадвар дээр нь хөгжүүлэлт хийж гэн. Тэгээд хамгийн гол нь Эрдэнэ төлөвлөрийн хэмжээнд 2 жил тутам бас томоохон одоо манайд ажилтдаг нийгмийн харилцааны эхлэлтэйгээ хамтраад тэнд ажиллаж байгаа мэргэжлийн социологчтойгоо хамтраад сэтгэл зүйн болон соёлын судалгааг тогтмол авч байгаа. Тэгээд соёлын судалгаагаар бол манай байгууллага сүүлийн жилүүдэд бол тогтмол ер нь бүлгийн соёл давмгайсан байгууллага тийм. Тэгэхээр бүлгийн соёл буюу яагаад бүлгийн соёл давмгаалаад байгаа юм бэ гэхээр үйлдвэрлэл дээр бол нөгөө бригадын системээр ажилладаг, хэсгийн одоо удирдлагаар ажилладаг, за хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрм журмыг хатуу чанд мөрдөж ажилладаг. Тэгэхээр ингээд илүү нөгөө нэг багийн буюу бүлгийн соёлд хамгаалсан энэ хэсэг дээр бол хүнтэй ажиллах ур чадвар бол зайлшгүй удирдах ур чадвар дээр бол шаардлагатай байгаа. Тэгээд хандлага тэр хүмүүсийг дэмжих, хөгжүүлэх. Тэгээ илүү бас нөгөө манай байгууллагын дараагийн зорилго бол илүү бүтээлч соёл руу, ажилтнуудын сан санаачлагыг дэмжсэн бүтээлч соёл руу одоо шилжихийг зорж байна. За сэтгэл ханамжийн судалгааны хувьд бол сүүлийн 2 жилийн одоо судалгааныг харж байхад 13 онд бол нийт ажилтнуудын сэтгэл ханамж одоо 3.1 нь одоо сэтгэл ханамжтай гэж гарч ирсэн бол за 2025 оны судалгаагаар бол 4.3 нь одоо сэтгэл ханамжтай байна. Сэтгэл ханамжийн хувь бол 25%-аар өссөн байгаа. Тэгэхээр 25%-аар өсснийг бас бид нар бас л адилхан нөгөө олон улсын түвшинтэй харьцуулж харж байгаа юм л да. Ер нь бол олон улсын түвшинд байгууллагын сэтгэл ханамжийн түвшин хэдтэй байна. Манайх тэгээд 85% байгаа нь олон улсын түвшингээс 5%-аар өндөр байна гэж үзэж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь нөгөө бодлого үйл ажиллагаа Эрдэнэ төлөвлөрийн гүйцэтгэх удирдлагын явуулж байгаа үйл ажиллагаа бодлого, хүний нөөцийн бодлого, за стандартын хэрэгжилт өөрөө ажилтан дээрээ хэр очиж ийн бэ гэдэг нь яг энэ ажилтны сэтгэл ханамжийн түвшинд харагддаг. Энэ маань өөрөө 11 шалгуур үзүүлэлтээр хийгдэж байгаа учраас аль шалгуур үзүүлэлт дээр өсөлттэй нь аль нь дээр нь бага хувьтай байна гэдгээ хараад тэр одоо ажилтны сэтгэл ханамжийн болон тэр байгууллагын соёлын судалгааны үр дүн дээр дараагийн зорилтоо тодорхойлж хийх нь илүү оновчтой гэж үзэж байна. Тэгэхээр манай HR-ууд ингээ анзаарч байгаа. Би нөгөө одоо энэ маань 8 9 дугаар нь болж байгаа. Хамгийн их нөгөө стандарт хөтөлбөр тий айгуу гоё юм систем отгоц захирлын ярианс хамгийн их хэрэгж байгаа ур чадрын үнэлгээ стандарт гэдэг энэ нөгөө өөрөө гоё стандарт нэвтрүүлж гисэн human системтэй байгаа компани бас давуу тал байгаа байхгүй. Тэгэхээр манай HR-ууд бас аюулсан гоё анхаарч хараарай. Үнэлгээ гэдэг ямар чухлын тухайн зүйлийг гоё стандартчлан ямар чухлын таны ярианс хамгийн гоё нь сонсгосон нөгөө ажилтны анхны өдрийн стандарт гэхээр аюу гоё уус тэрийг хүртэл стандартчлсан биш үү тий. Тэгэхээр ийм гоё энгийн мөртлөө ингээд яг амьдралд нь ажилтнуудын амьдралд хүрч өгүүлжлэхээр гоё хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Таны нэг өмнөх би нэг уулзсан танай босс ярьжсэн кайсен саналыг худалдаж авчихсан гэдэг. Тэгээд тэр бас хүмүүсийн нөгөө шинээр санаачлаг гаргахад нас нөлөөлдөг баг. Тэрийг талаар нэг гоё яриач нэг кайсен санал нэвтрүүлсэн. Эрдэнэ төлөвлөр одоо бүтээмжийн үйл ажиллагаа, бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлээд их удаж байгаа. Ер нь бол бараг 20 жил болж байгаа. За энд бол яг бүтээмжийн үйл ажиллагаа маань өөрөө кайсен саналын систем, ажлын байрны 5C тий. За тэгээд төсөл хэрэгжүүлэлт гэдэг 7 арга аргачлалуудыг хэрэгжүүлээ явдаг. За энийг хэрэгжүүлдэг бас тусгай бүтц манад ажилладаг. За одоо бүтээмжийн үйл ажиллагаа явуулдаг нэгжтэй. За тэгээд тэрийг нь ажилчдын сайн саналыг одоо авдаг томоохон програмтай. За санал болгон бас үнэлэгддэг тий. Санал гаргалт. За тэгээд санал хэрэгжүүлэлт болгон бас үнэлгээтэй. Тэгэхээр би нөгөө түрүүнд хэлжсэн байгууллагын өөрчлөлт хөгжилтөнд ажилтнууд өөрөө оролцоод ирэх юм бол тэр маань өөрөө илүү хэрэгжих бол магадлалтай өндөр. Ажилчдын санал гэдэг бол зүгээр өөрийнхөө ажлыг илүү хөнгөвчлөх
өөрийнхөө ажил дээр байгаа процессын алдагдлыг хараад энийг ийм сайжруулах санал байна гэдээ ажилтан одоо түүнийг хэллээ. За түүнийг нь удирдлага хүлээж аваад тэрэн дээр нь тодорхой төслүүд гаргаа сайжруулалтыг явдаг. Зөвхөн манай хэлтсийн хувьд гэхтэл жилдээ бол нийт ажилтнууд бас маань ажил сайжруулалтын 300 гаруй санал гардаг. Тэгэхээр бид нар энэ 300 гаруй санал дээр нь үнэлгээ хийгээд ажлын сайжруулалтын дээр нь тодорхой урамшууллууд өгөгдөд явдаг. За түүнээс гадна жилдээ 3-аас 4 төслийг бол төслийн баг гаргаж бол хэрэгжүүлдэг байгаа. Бүр одоо ингээд сайн саналаасаа гэсэн төслүүд. Тэгэхээр одоо хамгийн олон төслүүд байна те хүний нөөцийн үйл ажиллагааны сайжруулалт хийх, процессын сайжруулалт хийх, алдагдлыг бууруулах, эрсдлээс сэргийлэх гэдэг ингээд олон одоо ажилчдын санал наачлага дээр гарсан төслүүд. Ер нь бол би саяхан бас нэг судалгаа хийж үзэж байхад бид нар нэг сүүлийн 10 жилийн хугацаанд 70 төсөл хэрэгжүүлсэн байдаг. 70 төсөл хэрэгжүүлсэн нь давхар нөөцийн баг нь байна тий. Манай зөвхөн л одоо хүний нөөцийн багаас тий. Тэгэхээр 70 төсөл хэрэгжүүлсэн нь үйлдвэрт бараг 2.2 тэрбум төгрөгийн одоо үр ашиг авчирсан төсөл байх жишээ нь ингээд зүгээр яг нарийн одоо эдийн засгийн үнэлгээгээр биш бодит нэг юм тойм байдлаар үнэлгээ хийж үзэж байгаа шүү дээ. Жишээ нь одоо ажилтны ээлж амралтаа авахын тулд цаасан дээр өгдлөө бичээд за тэгээд 4-5 удирдлагаар зуруулаад эхлэн бодогдолд хүргэж өгөөд явна гэхэд одоо энэ цаг хугацааны ажлын алдагдлын процессын хичнээн цаг хугацааны алдагдал байсныг бид нар зөвхөн цахимж шилжүүлсэн нэг л модулын сайжруулалт хийхэд бид нар ямар цаг хугацааны болон одоо бүтээмжийн өсөлтийг бий болгож байгаа. Хоёрдугаарт ажилтнанд ямар сэтгэл ханамж өгч байгаа ингээл сайжруулалт болгон дээр одоо үнэлгээ дүгнэлт хийгээд явдаг. Тэгэхээр энэ дээр бол манай одоо Эрдэнэ төлөвлөлт одоо хөгжлийн хэлтэс за төлөвлөлт эдийн засаг шинжилгээний албанд ажиллаж байгаа бүтээмжийн мэргэжилтнүүдийн бас олон жилийн оролцоо байгаа. Тэгэхээр нөгөө байгууллага илүү бүтээлч соёл руу шилжихэд бас энэ арга аргачлалууд маань бас нөлөөлж байгаа л гэсэн. Манай эдийн төлөвлөлт маш гой судалтай юм байна. Үргэлж нөгөө тоонуудаа харьцуулах бай. Саяхан нэг компаниас ингэж суусан нөгөө тэднийх тогтворж сайн юм байна. Тэгсэн чинь захирлсан байхгүй. Манайх ингээд тогтвортой байгаа нь бас нөгөө талаас сул тал болж эхэлж байна. Хүмүүс нь комфорт зондоо ороод хэм санаачлахаа болчлоо гэж хэлсэн байхгүй. Энийг яах вэ гэд. Тэгэхээр яг манай эрсдэлгээр эрдэнэ төлөвлөлт тогтвортой байна. Нөгөө талаар бүтээмжтэй байгаа шүү дээ. Нэг сайжруулалт тэгэндээ тухайд хөтөлбөрүүд, үнэлгээнүүд хийх нь айгүй чухлаа тий. Ур чадрын үнэлгээ хийдэм үү гэдэг ингээ асуужсан байхгүй. Тэгэхээр яг ингээ танах хайгуугаа тэр нь том жишээ байгаа байхгүй. Хүмүүс нь тогтвортой гэхдээ шин санаачлах байнга гаргаж байна, бүтээмжтэй байна, байнгын гоё ингээ үнэлгээтэй ур чадрын судалгаатай ингээл бүх юм гоё зэгцтэй байгаа. Тэгэхээр тэн дээр бас та гоё зөвлөвөл нэг талаа тогтвортой байгаа сайн шиг магадгүй комфорт зондоо ороод нэг ажил нь гартаа ороод бас санаачлаг муу болсон байгууллага дээр бас ийм зөвлөх зүгээр шүү гэж зөвлөвөл ямар зөвлөх вэ та? Ер нь бол нөгөө яг л байгууллагын тогтворжилт бол хоёр талтай тийм ингээд тогтвортой байна гэдэг бол бид нар мэдээж нөгөө хүний нөөцийнхний өсдөг одоо нэг статистик шүү дээ тийм дуржилтын коэффициентаараа бид нэр үнэлж үзэж байгаа шүү дээ. Ер нь бол хэдөөвтэй явж байна. За энд эргэц бол яг юун дээр байна? Ямар мэргэжилт дээр байна? Хэдэн жил ажилласан хүмүүс дээр байна гэл одоо бид нар ажлаас гарч байгаа хүмүүс дээр ч гэсэн асуумж аваад та одоо ямар яагаад гарав те энэ дээр дүгнэлт хийж үзээл эдэр ингээд мэдээж ийм ажлууд бол хийгдэж байгаа. Нөгөө талаас байгууллагт одоо ер нь бүхэл байгууллагын хувьд бол ажиллах хүчний нэг юм бүтэц өөрчлөгдөж штэ. Тэгэхээр залуучууд өнөөдөр мэдээж цалин үс тэднэрт чухал боловч одоо хөгжих хүсэл сонирхол орчин гэдэг зүйл өөрөө маш чухал болсон байна шүү дээ. Тэгээд оюун хатай ажлын цаг гэл гэтэл өнөөдөр төрөмж төлөвлөрийн газар дээр бол ингээд бүх зүйл ингээд өөрчлөгдөж бизнесийн байгууллага шиг явах боломж багтай. Гэхдээ бид нэр илүү бас нөгөө хөгжилтэй хөл нийцүүлж чадахгүй бол бас ингээд илүү авиас ур чадвартай ажилтнууд бодон залуучууд нарийн хуур мэргэжлийн хүмүүсээ алдах магадлал өндөртэй шүү дээ. Өрсөлдөхүйц байж чадахгүй бол. Тийм учраас энэ хөгжлийн хөтөлбөрүүд чинь бас тодорхой хэмжээгээр хүмүүс нөгөө нэг ажлын байран дээр хөгжих боломжийг олгож байгаа. Тэгэхээр эн чинь бас яагаад гэхээр нийт одоо ажилтнуудын дунд ингээд судалгаа хийгээд хийж үзэхэд бид нар одоо тэр бюджет гээд сэтгэл зүйн төвтэй хамтарсан томоохон судалгааны үр дүнг бас ингээд насжил генерашн болгоноор нь гаргаж үзчихсэн. Тэгэхэд бол залуучуудын нэг байгууллагт тогтох одоо ингээд
тогтож үлдэх хугацаа бол улам л багасаад тий байна шүү багтаад дээ. байгаа шүү дээ. 5 байсан бол Тий. 3 жил болоо тий. Тий. Гэтэл тэд нар маань байгууллагаас илүү цалин үлс гэхээс илүү одоо юу гэдэг өөрт нь хөгжих боломж, хоёрдугаарт одоо тэр хүнд илүү одоо залуучуудын хувьд бол яг хөгжих боломжоос гадна илүү найрсаг, өөрсөнтэй нь ойлгомжтой ажлын байрыг бас тэд нар хүсэж байна тий. Тэгэхээр энэ одоо судалгаан дээр суурилсан ажлуудыг илүү бодлого хүний нөөцийн үйл ажиллагаанд нөлөөлөхийг зорж байна. Тэгээд хийж байгаа зүйлүүд олон байна. Үр дүн бол бас ингээд цаг хугацаанд л гарна л да тий. Хүнтэй ажиллах ажилчин бас айгу маргааш гэт гарах боломжгүй тий. Хөтөлбөрийн үр дүн бол хөтөлбөр дуусаа тодорхой хэмжээнд нэг жил 2 жилийн дараа гарах жишээ нь тийм ээ. Тэгэхээр окей. Тэгэхээр HR-уудаа жиглэхэд бас гоё юм хөтөлбөрүүд ажилтнуудаагаа амь цэрэг байлгах гоё судалгаанууд бас айгу сайн их хэрэгтэй тийм ээ. Эрдэнэ төл дээрх маш сайн судалгаанууд хийдэм байх. За бит хоёр баг аль хэдийн нэг цаг гарна ярьчихсан. Тий. Яриад байвал яриад тах айгу их зүйл байгаа. Тэгээд Атгамбайр Дарамаа бас ингээд миний хахаар энэ тэнд аюух гоо суралцдаг, өөрийгөө аюугаа амьд бодож чаддаг хүн. Тэгээд та ер нь өөрийгөө яаж гоё хөгжүүлж гин, хөгжихдээ яаж цаг гаргаж гин, ямар одоо арга түл ашиглаж хөгжиж гин тий. Тэчаруудаа бас зөвлөө хэлэхэд ер нь энэ чиглэлээр гоё HR-ийн ажлыг амжилттай хийхэд ямар ур чадвараа хөгжүүлвэл зүгээр вэ? Гоё зөвлөгөө өгөөч та. Одоо яг мэдээж ингээл хөгжил гэдэг зүйл чинь нөгөө нийгмийн хөгжилтэйгээ уялдаад ингээл тасралтгүй маш хурдтай явж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг миний бодлоор бол тийм нөгөө одоо тэр нөгөө туршлага мэдлэгээс гадна хүнд ингээл байнгын л ер нь бол өөрт нь хөгжих хүсэл тэмүүлэл байх хэрэгтэй гэж үздэг. Тэгээд би ч гэсэн яг л адилхан бас ингээл 5 жил тутам өөрөө хувь хүний онцлогоонд ороод тий тэгэл зөрүүгээ тогтоогоол аль ур чадвар дээр хөгжих хэрэгтэй байна гэл төлөвлөлт хийгээл бас ментор хөтөлбөрүүдэд хамрагдаж байна. Өөрөө бас эргүүлээд нөгөө нэг менторшип хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тэгээд өөрийнхөө үндсэн ажлын хажуугаар бол маш олон судалгааны судлаачид бас удирдах чинь магистр докторийн ажил удирдах чинь. За тэгээд судалгааны ажлууд хийж гин. За дээрэс нь бас өөрийнхөө дутуур чадвар дээр хөгжүүлэлтүүдийг хийж гин. За тодорхой хэмжээний бас ном гарын авалгууд гаргаж гин. Ингээд олон ер нь бол тасралтгүй хөгжил бол тийм хүний нас одоо хөгжилтэй юутай туршлагатай хамааралгүй гэж байдаг. Хэдийгээр залуу хүн ч гэсэн өөрийнхөө байгаа одоо нэг яг тэр нэг өөрийнхөө сурсан мэдсэн дотроо ингээд зогсчих юм бол ингээд хүн ингээд хичнээн залуу хүн ч байсан зогсчих чинь. Гэтэл өнөөдөр олон жил ажилласан туршлагатай хүн ч гэсэн тасралтгүй л хөгжиж байгаа тэр залуу хүнээс ч гэсэн илүү дэмжлэг байх боломжтой байгаа. Тэгэхээр үргэлжлэн л одоо нөгөө сурч хөгжихийг хүсэж тэмүүлж урагшлах хэрэгтэй. Гэхдээ юунд цаг гаргах уу гэдгээ аягүй сайн бодож судлаж тэр явах нь бас илүү оновчтой гэж харж байгаа. Тэгээд ер нь бол шийдвэр гаргалт, төр засгийн шийдвэр гаргалт ч гэсэн байгууллагын гүйцэтгэх захирлын шийдвэр гаргалт, хүний нөөцийн удирдлагуудын шийдвэр гаргалт бол дандаа л тодорхой тоо, нотлохоо судалгаан дээр суурилсан байх юм бол илүү оновчтой байна л гэж үздэг. Тэгээд тасралтгүй л суралцж байж байгууллага болон хувь хүн өөрөө бас хөгжиж. Тэгээд нөгөө мэрлээс гадна бас хөгжилтэй байдлаар асуу. Та нөгөө таны сонсоод байх айгүй гой судлаач төрлийн хүн байгаа байхгүй тий. Тэгээд судалдаг, үнэлдэг тий. Өөрөө гой ингээд өөрөө хайж судалж үздэг, харьцуулдаг тий. Тэгэхээр та хүний нөөц биш байсан бол ямар ажил хийх байсан бол? Ер нь бол одоо яг тийм анханасаа ингээд нөгөө хүний нөөц хий, хүний нөөцийн салбарт орё гэх ингээд нөгөө Эрдэнэ төлөвлөрчин бол олон салбарт ажилладаг. Тэгэл хүмүүсээ бас тодорхой тэр үеийн удирдлагууд бол бас ингээд тодорхой ур чадвараар нь одоо ажлын байрууд дээр сургаж хөгжүүлдэг байсан. Тэгэхээр би бол бас одоо Эрдэнэ төлөвлөрийн одоо боломжид за тэгээд Эрдэнэ төлөвлөрийн хүний нөөцийн бодлогот одоо талархаж авдаг олон одоо хүмүүс. Тэгэхээр би ч гэсэн буцаагаад Эрдэнэ төлөвлөртөө үнцийг үлдээх ёстой тий өв үлдээх ёстой л гэж бодож ажилладаг хүний нэг байгаа. За тэгээд хэрвээ үгүйсэн бол би хуульч болох байсан байна. Хуульч чи бас аюугаа зохиосон байгаа. Нэг өөрийнх нь тайв тэгээд нэг юм судалж анализ хийдэг, дүгнэлт гаргадаг тэр чадвар аюу мундаг байгаа байхгүй. Тийм ч учраас бас амжилттай 70 гаруй төсөл гэсэн шүү дээ. Тэгээд Эрдэнэ төлөвлөрийн маань 54 хүний нөөцийн захиргааны хүний нөөцийн ажилтнууд маань нийт сүүлийн 5 жил гэсэн. Ингээд 70 гаруй төсөл хэрэгжүүлжээ. Тэгэхээр та хэд минь бас гоё баг хамт олноороо
хүнрүүгээ чиглэсэн байгууллага үеийн үсгийн менежментээ сайжруулах төслүүд хэрэгжүүлээрээ өөрийгөө бас челленжтэй болгож чадчих байхгүй тий. Бид дагаад бидний бас ур чадвар сайжирдаг. Тэгэхээр тэр талаас нь бас өөр санаа аваад хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. За тэгээ бидний ярилцлага ингээд дуусч байна. Та миний бас асуугаагүй бас хэлхийг хүссэн зүйл бас байж болно. Тэгээд манай HR-ууд хандаад бас гоё тий. 2026 онд магадгүй энэ чиглэлээр бас илүү сайжраарай, суралцаарай гэсэн гой зөвлөгөөгөө дуусгаач гэж хүсэж байна. За тэг өнөөдрийн ярилцлагаар мэдээж одоо хүний нөөцийн мэрэгчлэлтнүүдэд бас хэрэг болох үз зүйл байвал одоо бас үйл ажиллагаандаа хэрэгжүүлгээд за бид нар бол туршлагаа хуваалцахад бас нээлттэй байдаг. Жилдээ бол маш олон байгууллагад одоо нээлттэйгээр сайн туршлага хуваалцаж явдаг аудитын чиглэлээр чадамжийн стандартын чиглэлээр хийж байгаа ажлуудаараа тийм. Тэгэхээр ер нь бол одоо байгууллагын үйл ажиллагааны өөрчлөлт төвчлөлт 2026 оны зарлага зарилтаа яг тодорхойлох энэ цаг хугацааны мэдээний ярилцлага явагдаж байна. Тэгэхээр 2025 онд бид нар яг юу хийсэн, юун дээр дутуу байгаа ямар одоо эрсдэл хүний нөөцийн үйл ажиллагаанд маань бас тулгараад байгаа. Түүнийг хэрхэн сайжруулах вэ? Ерөөсө байгууллага болгон өөрийгөө л сайн судлаад өөрийгөө онцлоод түүн дээрээ тохирсон одоо дараагийн зорилго зорилтоо тодорхойлол тэгээл цаашаа явах нь илүү оновчтой гэж үзэж байна. Тэгэхээр бол нөгөө нэг бусдад байгаа мэдээч сайн туршлагыг бид нар авч хэрэгжүүлэхээс илүү нөгөө нэг тийм байгаа нөөц боломж давуу болон сул тал одоо дараагийн хүрэх байгаа эрсдэл аюул занал энэ бүх зүйл дээр л хамгийн гол нь маш сайн одоо судлаж тэгээд зорилго зорилтоо дэвшүүлээд түүндээ бас баг хамтаа олноор. Тэгээд хүний нөөцийн үйл ажиллагаа гэдэг бол нөгөө хүний нөөцийн мэрэгчлэлтний хийдэг бодол ажил ерөөсөө биш те. Байгууллагын гүйцэтгэх захирал, удирдлагын баг за тэгээд хамт олонны хамтын ажиллагаан дээр суурилж хийгддэг юм ажил. Тэгэхээр энэ төвшөнд л одоо ажиллаж чадах юм бол бас байгууллага дараагийн одоо хөгжлийнхөө үе шатанд гарах боломжтой гэж харж байна. За бид нар ч гэсэн бас л яг л адилхан. Тэ илүү одоо дараагийн жил бид нар юун дээр илүү анхаарах уу, юугээ илүү сайжруулах боломжтой байна. Тэгэхээр стандарт хэрэгжүүлж байгаа байгууллагын хувьд бол тэр нь өөрөө нөгөө тодорхой харагдаж байгаа учраас явахад илүү хэлбэр байгаа тий. Одоо бид нарт чинь хідэн давуу тал байна, хідэн сул тал байна, хідэн анхааруулах зүйл байна гэдэг ингээд стандартынхаа үр дүн үнэлгээнд дээрээ сайжруулалтаа хийгээ явцдаг гэсэн. Подкаст маань ерөнхийдөө яг л затгал байгаа. Тэгээд би бас нэг даатгалтай холбоотой танаас гоё цэцхэн зүйл тодруулж Эрдэнэ төлөвлөлтөөр нэвшин нүрийн даатгал байгаа вэ? Даатгалыг ер нь аваад хэр хугацаанд болж байна. Та тэр талаараас нэг гоё товчхон ярьчил. Эрдэнэ төлөвлөлтөөрт маш олон төрлийн даатгалууд байдаг. Хөрөмж за тэгээд эрүүл мэндийн ингээд олон даатгалууд байгаа. Тэгээд хамгийн сүүлд хэрэгжүүлж байгаа даатгал бол ажилтны эрүүл мэндийн даатгал. Тэгээд бас энэ нээлттэй тендерээр амар гэд консорциум шалгарсан байгаа. Тэгээд эрүүл мэндийн даатгал бол бас анх удаага хэрэгжиж явж байна. Тэгээд энд бол олон одоо бас сайн зүйлүүд бий болж байгаа. За мөн удахгүй бас Эрдэнэ төлөвлөлтийн захиргаа болон хамтын үйлдвэрчний байгууллагын хооронд байгуулсан хамтын гэрээний хүрээнд авсан амьдралын даатгал буюу тийм ингээд ажилтны хуримтлалын даатгал бас хийгдэхээр одоо ингээд ажил нь эхэлж байгаа. Тэгэхээр ингээд даатгал бол мэдээж 7,000 хүнтэй маш олон төрлийн одоо тоног төхөөрөмж машин техник одоо байдаг байгууллагын хувьд бол даатгал бол маш чухал. Зөв баярлалаа. Тэгээ би бас даатгалын хүмүүст хамтарч байгаа даатгалчин өөр аягүй чухал шүү дээ. Манай Монгол барин чухал эрсдэлтэй орн. Тэгээд эрүүл мэндийн даатгал, за тэгээд хамгийн энгийнээр машины даатгал тий. За орон сууцны гээд даатгалтай байх нь аягүй чухал шүү гэдэг бас мессеж өгөхийг аягүй хүсдэг. Ер нь миний хамтарч ажиллаж байгаа бол урсан сэргийлэх байгууллагууд тий. За тэгээд гарын бэлгээ гадуулъя. Тэгээд манай ерөнхийдөө манай ангис даатгал байгаа. За ариун брэндээс манайхаа юу нэтгдэг. Тэгээд ариун брэнд маань гарын бэлгийн гоё эмэгтэйчүүдэд зориулсан бид нэр өдөр тутмын хэрэглээний гоё бэлэг байгаа. Тэгээд ариун брэндийнхаа бэлгийг өгье. За манай дараагийн юундч байгууллага маань ачуур клиник байгаа. Бас урьдчилан сэргийлэх, нөхөн сэргийн хэмжлэг. Ачуур клиник маань одоо ядаргааны, харуултын эсрэг, аршлын, хордлогын, мөнхийн залуу, хаан тус гэх багцуудтай. Тэгээд утгагүй бас манай ачаарын салбарын шинжил босгож байгаа тий. Салбарын шинжил дээр байгаа мөнхийн залуу багцыг хөрөдрээрээ. Тэгээд ачуур клиниктэй бас баярлалаа. Ачуур клиникийнхаа хэм бичиг бас хэлж байна. За мөн манай
Зангиа цэгмээс гаргадаг HR магазин сүүлийн дугаар энэ дугаар нь хотод очсон байгаа. Гэхдээ бас гоё ингээд бас дахин бэлгэлье. Тий. За мөн миний гаргасан ном байна. Тэгээд одоо яг бас 12 сард энерги менежмент байгууллагыг суралт авч байгаа. Яг нөгөө тодорхой хэмжээгээр энерги ихчлээ яах вэ? Одоо ямар нэг дүгнэх үе учраас бас эрч хүчтэй болоход нь айгүй бүтээмжтэй байх нь нөлөөлдөг сэдв байгаа. Тэгээд өөрийнхөө бичсэн номоо бас бэлгэлээ. Бас отоод орноос байгаа. Тэгээд байгууллагын хувийн нөөцийн ялгамынхаа номын санаа тавиараа гэж бас зөв бэлгэлж байна. За баярлалаа. За баярлалаа манайхан. Тэгээд бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд би бас нэг гоё өнөөдөр баярын дугаартаа зориулаад бас гоё зүйлс зүгээд ирсэн байгаа. Тэгээд би нэг санахад надад ингээ аюу олон гоё юм жагсаалтууд байдаг байхгүй амьдралын нэг bucket list гэж байдаг шүү дээ. Тэрний нэг нь одоо энэ чинь нөгөө Titanic-ийн Ross-ийн зүйлс тахгүй. Тэгээд энэ зүйлтийг нөгөө Oliver Weber гэдэг компани оруулж ирдэг. Тэгээд HR-удаа бас гоё Oliver Weber-ийн өвчнөр гэж өгсмөр байна. Тийм. Шинэ жил болох гэж байна. Гоёод яваараа. Миний нөгөө номны энэ зүйлт бас тэдний брэндийнх байхгүй. Би тэдний брэндийг дандаа зүүж гоё өөрийгөө гоёдог. Тэгээд HR-удаа бас гоё сонирхоод өршлүүлээрээ гоёороо гэж зөвлөмөр байна. Маш гоё тансаг, эрхэмсэг харагдуулдаг. За манай ингээд дугаарыг бууж аргаж байна. Тэгээд шинэ жилээ маш сайхан тэмдэглээрээ тэгээд 25 оныхаа төлөвлөгөө тайлан за 26 оныхан маань төлөвлөгөөнүүд аяг оновчтой байх болтугай гэж хүсээ өөрөө бүгдэнд нь баярлалаа. Баярлалаа. Энэ бас подкастыг сонсож байгаа хүний нөөцийн мэрэгжилтнүүд маань 2026 онд бас эрүүл ихтэй гэр бүл нь амар тайван аз жаргалтай за ажил нь бас үр бүтээмжтэй байх болтугай. За баярлалаа.